Сайн байцгаана уу? Бид та бүхэнд дараагийнхаа 2 дахь видео ярилцлага хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаад бид студидтэй улсын хурлын гишүүн, Зарчсан намын гишүүн Эрдэнэ Нолтыг ураад байна. Сайн байна уу? За сайн байна уу? Гөгөө миний хамт олондоо бас өрсөн талархал илэрхийлж байна. За бас бидний хүсэлтийг хүлээж аваад ирсэнд баярлалаа. За тэгэхээр яагаад одоо таны бид нар одоо энэ тэ цоо шинээр эхлүүлж байгаа тэ энэ видео ярилцлагаа цуврал одоо ярилцлагаа контентод өрсөн бэ гэхээр та бол улсын хурлын гишүүнээр ингээд анх удаа сонгогдоод ажиллаж байгаа бас залуу гишүүдийн нэг тий. Тэгэхээр яг танаа тойргийнхан одоо тий болвол таныг одоо маш сайн мэдж байгаа бах тий. Яагаад гэвэл та чинь төвийн бүсээ сонгогдож одоо чигсаалтаар биш тойргоо сонгогдсон гишүүн гэдэг утгаараа бол тойргийн сонгогчид бол маш сайн мэдж байгаа гэдэгт бол би итгэлтэй байна л да. Нийт одоо бусад уншигчид тий үзэгчид болоод энэ Эрдэнэ Нолт гэдэг хүн ямар намтар түүхтэй хүн юм бэ? Ямар үзэл баримталтай хүн юм бэ? Яаж улсын хурлын гишүүнээр ажиллаад байгаа юм тий. Итгэл үнэмшил алсын хараа зөвчөг юу юм бэ, хин юм бэ гэдгийг илүү таниулах мэдүүлэх зорилгоор таныг урьсан. За урьсанд маш их баярлалаа. За тэгэхээр эхний асуулт бол бараг бид өнгө сайт тавьчлаа тий. Бараг та эхлээд манай одоо энэ уншигч үзэгчдэг өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. За би 83 оны 2 сарын 2-ны өдөр одоогийн Дархан уул аймаг буюу Дархан хотод төрсөн. Жинжин Сүхбаатарын 90 жилийн төрсөн өдөр тухай төхөж исэн байна лээ. За манай аавыг Шүрчингийн Сүхбаатар гэдэг Төв аймгийн Бүрэн сумын гаралтай хуульч мэрэгчлээ юм хүн. Манай ээж Цэвэн Доржин сайн гэрэл Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын одоо гаралтай юм хүн. Тэгээ дээж аваарынхаа анхны хүүхэд болж мэдлсэн. За 1991 онд нийслэлийн 50 дугаар дунд сургуульд нисэж ороод 2001 онд 18 настайдаа төгссөн. За дараагаар нь 2006 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэрэгчлэр дүүргэсэн. За 2008 онд Америк нэгдсэн улсын Индианагийн их сургуулийн хуулийн сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. 2016 онд Америк нэгдсэн улсын John F. Kennedy-гийн нэрэмжит Харвардын их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Боловсролын хувьд за ажил мэргэжлийн хувьд бол бас одоо төрийн болон төрийн бус байгууллага, өсрийн нам гээд бизнесийн байгууллага гээд нэлээд олон өргөө хүрээнд ажилласан. Тэр дундаа бол одоо онцолж хэлэх юм бол за Монголын Байтар ууны холбооны өдөр зөвлөлөөр эрхлэгч араас ажиллаж тодорхой Байтар ууны бүтээн байгуулалтыг удирдах хийж байсан. За мөн одоо Марс гэж та бүхэн сонссон байж магадгүй. Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийг бас усган байгуулж Монголын одоо сансрын технологийн хөгжлийн талаарх нэлээд томох үйл ажиллагаануудыг одоо хүртэл явуулж байгаа их тийм чухал байгууллага байгаа. Тэгээд энэ байгууллагын шугамар Америк нэгдсэн улсын NASA, Японы JAXA, Энтекийн ISRO, Европын холбооны ESA зэрэг олон улсын сансрын агентлагуудтай одоо 7 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Энэ нь болохоор одоо сансрын энэ одоо 90 үед монголчууд ямар үндэстэн бүтээгч үндэстэн байх юм бэ гэдэг дээр бол хариулах ийм ажил, цоо шин инновацийн ажлууд явагддаг. За дээрэс нь болох юм бол Jack Weatherford одоо сангийн тэргүүнээр бас нэлээд олон жил ажилласан. Тэгэхээр одоо улсын хурлын гишүүнээр сонгогдохоор чинь давхар нөгөө төрийн бус байгууллагын одоо удирдах ажил хийж болохгүй учраас нэлээд олон ажлуудаа өгсөн. 6-7 юм төрийн бус байгууллагууд байлаа. За төрийн байгууллагууд бас ажиллаж исэн. Ерөнхийлөгчийн хамгийн газар хууль зүйн яамны харьяа хууль зүйн үндэсний хүрээлэнд ажиллаж исэн. За Америк нэгдсэн улсад бас хуулийн сургууль сурахын зэрэгцээ бас ажлууд бас хийж исэн. Товчхондоо ямархүү эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэр хуулийн гэр бүл төссөн. Тийм манай ээж бол овгийнхнаа бас бүр дээр Дундгой аймгийн шүүхийн орлогч даргаар ажиллаж исэн. Ээж талаасаа бол нэлээ хуульчийн удам байгаа. Аав талаасаа бол 2 дугаар үеийн хуульч. Одоо манай аавын манай өвөө маань бол Монгол улсын чанарын авраг малчин цэгмдийн Ширчин гэж хүн байна. Одоо 96 настай. Одоо маллах урд үетэй ийм сайхан буурай байна. Тэгээ ер нь бол айл талаасаа бол бас малчин гаралтай юм хүмүүс. Тэгээд 2 дугаар үеийн сэхэтэн дээд тусрал эзэмшсэн хүмүүс байна. Хуульчин гэр бүл төссөн. Тэгэхээр та хуульч болох одоо таны өөрийн сонголт байсан уу? Эсвэл ерөөсөө гэр бүлийн нөлөөгөөр аав ээжийн бас зөвлөгөөгөөр хуульч болчих уу? Тэг яг надад бол мэрэгжлийн нэг 3 сонголт байсан л та. Нэгдүгээрт бол хуулийн мэрэгжил бол ээж аавын маань мэрэгжил унган одоо мэрэгжлүүд учраас манай гэр бүлд маш их хуульчд ирдэг байсан. Манай аав 1982 оноос одоо Төв аймгийн прокурорд ажиллаж исэн мөрдөн байцаагчаар ажиллаж исэн л да.
ээж хоёр маань хоёулаа прокурорууд ер нь бол ээж прокуророос тэтгэврт гарсан. Бол бас яг л энэ шүүхийн хууль шүүхийн салбарын хүн гэсэн үг л дээ. За тэгээд хоёрдугаарт бол манай бас одоо сэтгүүлч хүн анх өдрийн сонин буюу ард ирэх сонин үүсгэн байгуулагдаж байсан. Одоо ч гэсэн сэтгүүлчдийн холбоонд бас харьяалагддаг, зохиолчдын хороонд бас давхар одоо харьяалагддаг. Тэгм учраас манай гэрт маш их зохиолч төрдөг байсан. Одоо ингээд Данзангийн Ням Суран одоо манай аюур занах ер нь одоо ер нь мундаг олон одоо шагдрын уянгахаас ихсүүлээд тий олон одоо зохиолчд манай гэрээр хэрдэг байсан. Тэгм учраас бол нэг бол хуульч, нэг бол одоо зохиолч сэтгүүлч болох тийм байсан. Тэгээд манай эмээгийн маань нэгч аюуш гэж сайн бариач хүн байсан. Тэгээд 100 бас эмээтэй тусалдаг. Тэгээд эмч болох бас тийм бас хуулиар байсан л да. Тэгээд яг миний доотлын дүү бол хөгжлийн бэрхшээлтэй. Тийм учраас бол бас дүүгийнхаа асаргаанаас болоод нэг эмч болох тийм бодол бас нэг хэсэг байдаг байсан. Тэгээд уламжлалт ангаах ухаан дээр их сонирхдог. Тэр чиглэлээр бас жижигхэн туршлагууд хөрөнгөлүүлж явж ирсэн. Тэгээд яг одоо 2001 онд яг сургууль сонгогдол болоод эхлэхээр за илүү олон хүмүүст илүү хүртээмжтэй ажил нь бол эрх зүйч буюу нийгмийн эмч байх ийм боломж гэж харагдаж ирсэн. Тэгээд 1990-ад онд дөнгөж одоо эхлэхэд ард ирэх сонин байгуулахад төрийн ордны одоо хонголт байгуулагдаж ирсэн. Тэгээд тэр утгаараа бол бас хүүхд багтаал саарл ордноор орж үзсэн. Тэгээд оюутны дотор байранд автаагаад нар амьдардаг байхад яг нийгмийн шилжилт хөдөлгөөн болж исэн тухайн үедээ. Тэр ер нь бол багасаа одоо талхны дараалал зогсохоос ихсүүлээд нийгмийн үйл явцыг их ажигладаг байсан л та. Тэгээд тэр утгаараа бол энэ арчлал, шинжилэл тэр үйл явцад бол бас яг ингээд харж исэн. Тэр 90 оны одоо ялтын талбай гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Эрх чөлөөний талбай. Тэнд болсон бас жагсаал дээр эднэр бас үе очиж оролцож хардаг байсан. Тэгэхээр ер нь бол яг нүдэн дээр бүх үйл явдлууд болж исэн. Учираас ер нь нэг тийм өөрчлөлт шинжилт гэдэг юмны мэдрэмж багасаа суусан л да. Тийм учраас нийгмийн талаа илүү үнцгий барай явцсан гэсэн үг. Та хуульчаараа ажилласан туршлага танд байгаа юу? Хуульчдыг чи ерөөхдөө нэг онлын хуульч, практик хуульч гэдэг нэг хоёр байгаа гэдэг шүү дээ. Тийм та алинд нь хамрах вэ? Тэгээ би 2006 онд Монгол Улсын сургуулийн хуулийн сургууль төгсөөд тухайн үедээ хуулийн сонгон шалгуулалтын, хуульчийн сонгон шалгуулалтын шалгалт өгөөд эрх зүйн одоо шалгалт өгсөн байх нь шүү дээ тийм ээ. Тэгээд дараад нь бол Америк нэгдсэн улсаас хуулийн сургууль сурж байхдаа профессоруудтайгаа эдгээр яг энэ чиглэлээр хамтарч дадлагчаар ажиллаж исэн. Тэгээд хурж ирээд 2009 онд их орондоо ирээд хууль зүйн үндэсний хүрээлэнд бас хэсэг ажиллаж исэн. Тэгтээ гадаад харилцааны чиглэлээр л та. Тэгээд дараад нь ерөнхийлөгчийн намын газар хэвлэл мэдээллийн чиглэлээр бас 5 жил гарan ажилласан учраас хэвлэл мэдээлэлтэй илүү ойрхон ажилласан. Илтгэл бичигч буюу speech writer гэж хэлдэг шүү дээ. Тэгээд тиймэрхүү одоо бичих соёлтой холбоотой илүү ажил руу төлөхөө явсан. Дээрээс нь Jack Weatherford санг бас байгуулад түүний номуудыг бас эрхлэн хэвлүүлэх ажил гээд түүх соёлтой илүү ер нь мэрэгчлээсээ илүү хэл шинжилэл түүх соёлынхан археологийн тоо илүү ер нь ажиллаа явцсан. Яг бодиттой байдал дээр. Тэгээд дундуур нь бол бас одоо олон нийтийн ажил одоо залуучдын холбооны Арслан намын залуучдын холбооны даргаачид 7 жил ажилласан шүү дээ. Тэгээд гэх маягаар улс төр нийгмийн ажилдаа илүү төлхөө явчихсан. Яг практик лойер буюу одоо практик дээр ямар нэгэн байдлаар өмгөөлөгч ч юм уу, прокурорын ч юм уу тэр салбар дээр бол ажиллаагүй гэсэн үг. Зөв. Тэр Jack Weatherford-ийн санг ингээд анх үүсгэн байгуулад ажиллаж байх үедээ бол ном гаргасан гэдгийг чинь би ингээд нэлээд олон жилийн өмнө гэх штэ тий мэдэх учраас ингээд танаас нэг та хэдэн ном бичсэн юм бэ гэж асуусан байхгүй тий та маш олон ном авчирсан байна. Тэгэхээр одоо хоёлаа номынхоо тухай ярилцсан тий орчуулгын номууд байна уу эсвэл тийнд янз бүрийн номууд байгаа. Зүгээр яг миний өөрөө оролцсон ном бол нэг 40-од ном байгаа хаа. Ямар нэгэн байдлаар одоо өөрөө бичсэн, орчуулсан англи хэл рүү, монгол хэл рүү орчуулсан эсвэл одоо ямар нэгэн байдлаар одоо продюсерлэн гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Тухайн номыг гаргасан гэхээр 40-од ном ямар нэгэн байдлаар байна. Гэхдээ яг өнөөдөр бол жоохон цөөхөн жишээнүүдийг авчирлаа л да. За энэ бол ингээд 2003 онд хэвлэгдсэн ном л да. Одоо 23 жилийн өмнө хэвлэгдсэн Шидэт болон Сормос гэдэг үлгэрийн ном байгаа. Гэхдээ энийг бол одоо M-book дээр үн төлбөргүй уншихаар олон нийтэд нээлттэй болгоцсон байгаа. За тэгээд энэ номон дээр бол та өөрөө бичсэн юм. Тийм миний бичсэн хүүхдийн үлгэрийн ном л доо. Тэгээд 2003 онд анхны хэвлэл гарч тухайн үед оны шилдэг ном болж исэн. Тэгээд засгийн газараас тухайн үед одоо
надаас эрхийг хөдөлж аваад энэ хэвлэлийн паблишинг компани. Тэгээд бүх аймаг сумдуудад энэ ном хүүхдийн одоо унших хэвээр номын жагсаалтанд зуны амралтаараа нэг унших номын жагсаалт гэж гардаг шүү дээ. Тэгэхээр 5-аас 7 дугаар ангийн хүүхдийн унших номын жагсаалтанд орж исэн. Тэгээд энэ ном бол айгүй олон мянган хувь хэвлэгдсэн л дээ. Энэ одоо хит хэвлэн юм. Тэгээд энэ цэнгүүн гишүүн тухай жоохон хүүхд 7-8 настай хүүхд багтаа энэ номыг уншиж ирсэн байлээ. Аав нь хөдөлж авч өгөө. Тэгээд саяхан бас миний хүүхд багтаа уншиж ирсэн одоо хайртай ном гэдэг энэ шинэ хэвлэл дээр нь бас өмнө хүүг бичээд хэвлсэн. Тэгээд энэ номыг ингээд зүгээр ингээд хүүхдийн ном юм шиг боловч энэ бол 3 өөр төрлийн шашны тухай агуулгатай ном л доо. Ер нь бол Христосын шашин, Буддийн шашин, Исламын шашин 3 яаж хүндрэлтний хувьд одоо оюун санааны дээд 3 өндөрлөг гэж үздэг юм бол энэ нь яаж одоо харилцан ийм нэгдэлтэйгээр одоо харилцан ойлголцолтойгоор энэ хорвоо дээр орших тухай үлгэрээр илэрхийлсэн юм ном байгаа. Тэр одоо хүртэл миний одоо санаачилж байгаа хуулийн төсөлч гэдэг юм уу үйлдэл хэл яриа дандаа энэ үлгэр бол миний мөрөг хөтөлбөр байдлаар явдаг байхгүй. Тэгэхээр энийг бол өнгө төлбөргүйгээр уншихаар ингээд сонсохоор жишээлбэл одоо энэ бүк рүү оронгот энэ QR-аар нь сонсохоор байгаа. Дунд нь энэ ч одоо Хүүхэлдэйн театр жүжиг болж гарч ирсэн нэлээ олон одоо хүүхдүүд уншсан байт юм билээ. Гэхдээ яг намайг бичсэн гэдгийг сайн мэдэхгүй ч гэсэн. Тэгээ ийм ном байдаг. Унад сүсийн тухай 3 охины тухай үлгэрэлтэй. Би 3 охин дүүтэй. Тэгээд 3 охин дүүдэд зориулж биччихсэн. Тэгээ яг энэ миний амьдрал ч гэсэн яг энэ номоор өрнөдөө. Одоо хүртэл ингээд зүгээр итгэл үнэмшлийн хувьд яг энэ номон дээр ингээд байгаа. Замын зургаар амьдрал өрнөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгэхээр энэ бол 23 жилийн өмнө бичсэн ном. Тэгэхээр миний 3 дахь ном 2002 он 2001 онд өмнөх номууд гарч ирсэн. За тэгээд яг довчхон дэлчээ те. Тэгээ. За энэ бол ном байна те. Тэгээ энэ болохоор одоо энэ нацаг дөрж найрагч маань 120 жилийн оюун жил болж байгаа. Тэгээд нацаг дөрж найрагч зориулсан Марсын хүн гэдэг нэртэй Марс Адама гэдэг Монгол казак хэл дээр гарсан ном л доо. Тэгээ би ер нь 3 номоо казак хэл дээр хэвлэж гаргасан. Энэ болохоор яг казак монгол хэл дээр гарсан 3 дахь ном маань байгаа. Тэгээд ягаад казак хэл дээр ном гаргадаг вэ гэхээр хүүхэд байхад оюутны оронд амьдарч байхад Амантай гэдэг манай аавын найз орчин үеэлгээр нөгөө өрөөний хамтрагч буюу roommate гэж өгдөг шин. Тэгээд би ярилцлагын туршид ямар нэгэн гадаад үг хэлж байгаа бол өмнө нь хойно дандаа монголоор хэлнэ. Тэгж явдаг шүү. За тэгэхээр нөгөө гадаадаар аль болохоор хэлэхээс зайлс гэж явдаг. Их хэлээрээ цэвэр тунгалаг ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд энэ өсөг дөрж 120 жилээр зориулсан юм ном Монгол казак хэл дээр хэвлэгдсэн ном байгаа. Тэгээд тэр хүүхэд байхад тэр казакуудын соёл надад маш хүчтэй нөлөөлсөн учраас аягүй олон номоо казак хэл дээр хэвлүүлэх юмсан гэж боддог. Ер нь бол Монгол казакийн энэ ахан дүүгийн байрлалга нэг улс орны тусгай тогтнолын энэ туурганд ор байгаа учраас соёлоор энэ одоо ихтгэл номоор улам гүнзгий бэхжиж байх хэвээр. Үндэстэй хооронд ямар нэгэн байдлаар хаглан боторгох ч гэдэм үү үзий ядуулах тийм зүйлгүй явдаг учраас тэрнээс нь бас одоо болгоомжил сэргийлж нэг тусгаар тогтносон туурга улсын хувьд ахан дүү үндэсний хувьд бас одоо цаашлаж ингэж соёлын холбоо бат нэгт байх хэрэгтэй гэж боддог үүднээс энэ казак хэл дээр номнууд гаргадаг. Энэ жишээлбэл одоо казак хэл дээр гарсан Бургдын дом гэдэг ном байна. Энэ одоо 2 дахь хэвлэл маань Монгол зарчим гэдэг ном гарч исэн. Энэ номон дээр бол хвчлэн одоо хөдөөгийн ахын тухай бичсэн ном байгаа. 10 өгүүлэн жишээлбэл одоо адууны тухай бичсэн. Би хүүхд тогтоо одоо 18 нас хүртэл адуун дээр байсан моринд жоохон дуртай. Тэгтээ их морь мал уядсууд болдгоо ч гэсэн өвгийнхөө дэргэд өссөн учраас өвөө эмээгийнхээ Монгол ухааны тухай тэдгээрийн бидэнд хэлж ярьдаг байсан сургаалуудын тухай юм ном л доо. Тэгэхээр яг нөгөө Монгол зарчим Бургдын дом гэдэг юм хоёр янзаар энэ хоёр удаа Монгол казак хэл дээр бас гарсан. Энэ бол дан казак хэл дээр гарсан ном байна. Казахстанд бол жишээлбэл яг энэ ютуберүүд эдгээр энэ номыг аягүй сайн одоо олон нийтийн хүртэл болгосон юм байна лээ. Бүр ингээд хүмүүс уншаад YouTube дээр тавьчихсан энийг ингээд тодорхой сурвалжилсан гэдэг тийм зүйлүүд нэлээд байдаг. Тэр утгаараа бол яг нөгөө соёлын юм одоо дархлаа байгаасаа гэж гаргасан ном байна. За тэгээд товчхон энэ ном бол бас сүүл гарсан ном. Та сая тойрог гэж хэллээ. Дархан Сэлэнгтүү аймгаас би сонгогдсон. Тэгээд яг энэ одоо яг энэ 1-ээс 12 дугаар ангид 26 оны байдлаар 72334 хүүхэд 1-ээс 12 дугаар ангид сурч байгаа. Тэгээ зөвхөн одоо насан турш хүмүүсээс илүүтэйгээр яг энэ бид чи 94 бодлого зориулж гаргаж байгаа учраас хүүхдүүд ямар бодолтой сэтгэлтэй байгаа гэдгийг бас тооцож байгаа. Ер нь 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүд 130 гаруй ном улсын сургуулиудад үзэж байгаа. Тэдгээр сургагчдыг нэг бүрчлэн судлаад тэдгээр хүүхдүүд тохиолдож байгаа
тоон үзүүлэлт статистикийг бас судалж байгаа. Жишээлбэл одоо амиа хорлолт ямар тохиолдолд өсвөр насны дээр тохиолдоод байгаа гэдгийг шинжилж үзээд ингээ хүүхдийн сэтгэл зүйчтэй хамтраад яг аль болохоор сурах бичиг дээр байхгүй байгаа багш нарын жоохон одоо заах зайн орон зай бүтгэн байгаа гэж бодож байгаа хэсгүүд дээр зориулж энэ номыг бичсэн. Тийм учиртай ном байна. Юмшаас энэ хүүхдүүдийн бодол санааг ингээд тусгал болгож аваад дээрэс нь энэ хүүхдүүд юу санал бодож байгаа тэрийг одоо бас хууль болгож одоо улсаас шийдвэр гаргаж тийм их хурлаас засгийн төвшөнд ямар ажил хийх боломжтой вэ гэдгийг судлах үүднээс энэ номыг гаргадаг. Таны дөрөвний асуулт байгаа нь Жак Вендерфорд гэдэг хүний номуудыг одоо сангийнхан тэргүүнээр адилж ирсэн учраас энэ номуудыг гаргаж ирсэн. Одоо Чингис хаан ба өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан ном, Монгол англи хэл дээр Монголыг хаттай нуус төвчөө ном болон 4-5 ном гаргалсан. Англиас монгол руу орчуулсан. Тийм яг энэ чинь бол тусдаа мэргэжлээ орчуулагчнаар орчуулад тухайн үед 2010 онд би санал тэргүүлж явах үед менежментийн хийж гаргаж ирсэн энэ номнууд байна. За тэгээд яг өнгөрсөн жил бас Замсрын самбуугын 130 жилийн боллоо. Их хурлын гишүүний хувьд бас би тогтоох санаачилж гаргасан. Тэгээд нэг 6 санаачилсан гэсэн. Тий, би санаачлаад тэгээд 100-ын намаас л гэж бодсон чинь 101 гишүүн гар үсгэж зурсан. Надаас гадна 100 гишүүн тогтоолдор гар үсгэж зурсан. Анхны тогтоолоо батлуулсан хувь гишүүн. Засгийн газрын оруулж ирж байгаа тогтоол биш хувь гишүүнээ одоо ажил болсон л доо. Тэгээд энэ Замсрын самбуугаан манай аавын самбуу судлаач хүн байдаг. Тэгээд энэ самбуугаан тохиол нь 6 ном гарсан ихэвчлэгээний хурлаар юмуд болсон. Хартын намын гишүүн шаардлага намын гишүүн санаачилсан байна. Одоо мэдчихээн. Би танаас нөгөө Монгол бичгээр ингээ ягаад өдөрцнийхээ ажлыг бичээд идэм бэ гэж асуух гэжсэн. Энэ түүх нөгөө их л бичиг судалтай холбоотойгоор эсвэл ерөөсөө бүр ингээ 10 жил байхаас л Монгол хич өрөвчдөг гэсэн юм. Яг уу 1-р ангиас бид нар чинь 1991 онд би яг ингээд кириллик хаалаад Монгол хич рүү орсон үед та яг сурч таарсан. Тэг яг анх дарханд би 1-р ангид орсон юм. Тэгээд 7 настайтай орсон чинь манай дүү маань харах хүн бас баггүйс учраас тэгээд манай дүү бас одоо тусгай хэрэгцээтэй учраас хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлдэг шүү дээ. Тэгээд дүүгээ харах гээд 1-р ангиасаа завсардцсан. Тэгээд Улаанбаатарт манайх нүүж ирээд аавын ажлыг дагаж нүүж ирээд 4-р сургууль бэлтгэл ангид ороод одоо дараад нь бол 50-р сургуульд 1-р ангид орсон. Тэгэхэд яг 91 онд анги дотор 8 настай 2 хүүхдийн нэг нь бусдын дандаа 7 настай орж ирсэн 6 настай хүүхэд орж ирсэн л доо. Тэгээд 1-р анги бол монгол хичээр орсон. Бүх юм монгол хичээр орсон. Тоо бодлогын ном одоо хүрээлэн байгаа орчин төмөн байдас гэд бүгд монгол хичээр ирсэн. Тэр үндсэндээ бол 1-ээс 5-р анги хүртэл 100% бүх юм монгол бичгээр явж ирсэн. 5-р ангиас кирилл бичиг ороод тэгээд яг кирилл бичгээ мэдээж чинь 5-р ангиас өмнө сурчиж байгаа шүү дээ. Багада. Тэгээд монгол бичиг тийм багаас орсон гэсэн үг л дээ. Тэгээд 2001 онд оюутан болоод ер нь бол хичээлийнхаа одоо лекц гэж хэлдэг тийм үү? Одоо тэрийг монгол бичгээр бичдэг. Манай ангийн дарга Бачаргал гэдэг залуу бид хоёр монгол бичгээр хоёлаа лекц өгдөлтөг байсан. Тэгэл ер нь монгол бичгээр даган сар байгаа л салаагүй. Одоо хүрч байна. Тэгээд одоо бол 2025 оны 1 сарын 1-ээс монгол бичиг маань хуулиар одоо албан ёсоор бүх зүйл төр бичгээр болсон шүү дээ. Тэгээ 1-р хуулиа биелүүлж байна. 2-р бол энэ өдрөөс өдөрт эхлэний маань дархлаа алдагдаж байна. Хүүхэд залуучууд шинэ үеийнхэн маань бас одоо гадаадаар ярих үзэгдэл хот хөдөөгүй их болсон байна. Энд чинь ингээд одоо тийм мод ганглаа юм шиг байгаад байгаа ч гэсэн одоо ингээд анхаарч ирэхгүй бол явах тусам эхлэлний дархлаа хомигдох шинжтэй. Тэгэхээр нэг 20 жилийн дараа гэж бодоход бол одоо ингээд 100% гэж аваад үзэх юм бол шинэ тутам залуу үе бол нэг 10-20% та зарим 30% та үг одоо хэлж ярьж гадаадаар хэлж ярьж шүү дээ. Ямар кул юм бэ ч гэдэг юм уу тийм. Эморхон тийм. Ер нь бол ингээд энэ бүх зүйл чинь нэг хүн мэдрэмжээ гадаадаар хэлээд эхлэхээр тэр хүний мэдрэмж дагаад тэр хүний одоо өдөр тутмын одоо зуршил цаашлаад одоо тэр хүний өөрийгөө илэрхийлж байгаа зүйлүүд чинь харьжих явдал, харь хэл рүү ингэж хөрөх явдал хүчтэй бий болж байна л доо. Тийм учраас адаглаад би улсын хурлын гишүүн хэл соёлынхоо өмнө, үндэсний язгуур ирмэлцлийн өмнө, соёлынхоо өмнө, үндсэн хууль төснийхөө өмнө тангар өргөцсөн хүн учраас яг энэ итгэл үнэмшилтэй одоо байх ёстой л гэж боддог. Тийм учраас хүүхдүүд рүү захиа өчгтээ дандаа монгол бичгээр бичиж байна.
одоо өөрийнхөө тэмдэглэл бүх зүйлийг 100% монгол бичгээр бичдэг. А яг нөгөө одоо ухаалаг төхөөрөмжн дээр одоо шивэх тохиолдол гарахад мэдээж гэрэл бичгээр авч байгаа болохоос бус гар бичмэл бол 100% монгол бичиг. Одоо жишээлбэл энэ одоо миний өдөр тутмын одоо цаг минут секунд гэдэг шиг ингээд бүх тэмдэглэл бол дандаа монгол бичгээр явдаг. Тэгээд хэдэн оны хэдэн сарын хэдэнд юу болсон, хэнтэй уулзсан, ямар ажлууд хийж байгаа гэдэг. Тэгээд их хурлын гишүүн болсноос хойш сар болгон би монгол бичгээр цахим тайлангаа тавьдаг. Сар болгоны нэгний өдөр одоо Сүхбаатарын Эрдэнэ болдгод миний фэйсбુક руу орох юм бол сар болгоны нэгний өдөр гишүүн болсноос хойш одоо 20 хэдэн сар болж штэ. Сар болгонд кирилл ба монгол бичгээр ингээ хос тайлангаа тайлангаа хос бичгээр тавьдаг. Тэр нь эргээд энэ нөгөө үндэсний соёлоо хадгалж хамгаалахад чухал гэж үзэж байгаа. Энэ бол яг миний нөгөө татлан бичгийн дэвтэр буюу өдөр тутмын одоо уулзалт ярианы тэмдэглэлүүд явж байгаа. Жишээ нь яг өдөр тутмын ажлаас гадна одоо тогтмол одоо нэг өдрийн тэмдэглэл бичнэ л дээ. Өдрийн тэмдэглэл бол хичээнгүй бичгээр бичдэг. Арай тухтай бичдэг учраас өдрийн тэмдэглэл бол яг иймэрхүү байдлаар өдрийн тэмдэглэл бичигддэг. Тухайн өдөр гэхдээ энэрийг дандаа би хүүхдүүдтэй зориулж бичдэг байхгүй. Өдрийн тэмдэглэлээ хэн нэгэн эзэн бие зориулж байгаа нь болохоор хүүхд ач 30 90 миний жижигдүүтэй ч юм уу тий. Жижигсэн зэрэг үенцэр гэдтэй. Тэр хүмүүс тэдний унших зориулалтаар бичдэг. Одоо энд бол хөвчлэн нөгөө сайн хүүд хөрөнгө бүүүлдэ өөрөө бол муу хүүд хөрөнгө бүүүлдэ өрөө дуусна гэдэг бол бидний үе удам хойч үе маань сэтгэлийн яаж хаттай байх юм бэ? Яаж сэтгэл үнэмшилтэй байх юм бэ? Яаж зоригтой байх юм бэ? Орчин үеийн хүүхдүүдийн төрөний таны хэлдгээр эмзэг мэдрэмтгий ойлгомжгүй тийм одоо инкер болох магадaltaй. Сэтгэлийн хатгүй одоо бэлэн зилэн юмн дээр өсөх гээд шүү дээ энэ зарим хүүхдүүд тий. Гэтэл бол одоо бидний хүүхд нас чинь хөдөө өвөө дээр малын захад салхинд дарцаглаж өслөө шүү дээ тийм ээ. Мартин Адамд явдаг. Дээрээс нь одоо халтар царайт кино үзэх гээд уулын ороороо бүгдээрээ морин тэрэгтэй хөлгөлддөг тийм л үе байлаа шүү дээ. Тэгээд картын бараанд зогсдог, талахгүй хоосоо хонж үздэг, зилмөн, тог тасардаг. Нийгмийн нэгмээс нөгөө нийгмийн шилжилтийн үе ингэрчтэй бид нар. Одоогийн ингээ 2000-ад оноос хойш төрсэн хүүхдүүдийн буруу биш. Гэхдээ энэ хүүхдүүдэд одоо яаж юм одоо илүүдэлжингийн асуудал тэгээд сэтгэл зүйн маш олон асуудлууд бий болж шүү дээ. Тэгэхээр ирээдүйд ингээд тийм байх сэргийлж хүүхдүүдтэй ингэж монгол бичгээр бодол санаагийн цэгцтэй дээрээс нь чи монгол хүн шүү гэдгийг ойлгуулах тийм. Энэ хүүхдүүд чинь хаана шивж ямар ч ажил мэргэжил хийж аван тийм. Дэлхийн альч өнцөг болон бүрт очиж болно тийм. Тэгэхээр энэ одоо заавал одоо тангар өргөж ээж улсынхаа төлөө зүтгэх биш. Ерөөсөө л ингээд энэ том хоёр хөршийн донд цэрэг арим стратегийн буюу одоо энэ дэлхийд эзлэх байр суурийн хувьд хүчирхэг хоёр орны донд цөөхөн байгаа монгол хүн ямар одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй, ямар өрсөлдөх чадвартай байх ёстой юм бэ гэдгийг л энд ингэж бичиж байгаа. Яг нөгөө еврейчүүд ингэж бичдэг байсан шүү дээ. Тэгээ Рашид ад-Дины үг гэдэг л да Эртний персүүдийг тооцвол удам судраа хамгийн сайн судалсан хүмүүс бол монголчуудаа гэж. Тэгэхээр бид нар одоо ингээд нэг юм өдөр тутам юм нийгмийн сүлжээнд тавьж байгаа юмараа л ингээд бусдад үнэлэгдэх харагдахыг бодоод ч тийм үү олон зүрх цуглуулах, олон эрхийн өрөө цуглуулах гэдэг болохоос биш. Гэтэл яг өөрийн ингээд одоо бид нар үүрэг хариуцлах гэж байдаг. Өвөг тэцсийнхээ өмнө бөгөөд хойч үеийнхээ өмнө бүлээсэн нэг үүрэг хариуцлах гэж байдаг. Адаглаад эн чинь бидний нөгөө одоо удамшлын мэдээлэл буюу генетикли ингээд бидний чадварууд, эрэг зөрг талууд бүгд удамсж байгаа шүү дээ. Тэр утгаараа бол бид нар энэ өмнөх үеийнхээ өмнө бас хариуцлага хүлээж байгаа, хойч үеийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаа учраас ухаан санаа, оюун санаагаа тэдэнтэй ингээд хуваалцах салшгүй шаардлагатай байна л да. 100 жилийн дараа миний үр хүүхэд миний одоо холон сувг юу гэж бодож ирсэн юм бэ гэдгийг уншаад ингэж бодож ирсэн юм байна, ингэж итгэж үнэмшиж ирсэн юм байна. Тийм учраас тийм үйлдэл хийж ирсэн юм байна. Тийм учраас магадгүй тухайн үедээ ад үзэгдэж ирсэн юм байна гэдгийг ойлгосоо гэж тийм шийдвэрүүд гаргаж ирсэн юм ойлгосоо гэдэг үднээс энэ бол айгүй олон цоврал дэвтэр байгаа л да. Дээрэс нь Монголын нуус товчоо бас би ингэж бичсэн. Монголын нуус товчоо ингээд бүхэлд нь бичгэд 282 зүйл бол нэг 6200 орчим мөр. Хэрвээ ингээд цөөвэд уртаар нь тавих юм бол 925 м урт болж байгаа. Нийтдээ 44 удаагийн суултаар одоо бяцлаглалын журмаар бичиж байгаа жишээтэй. Тэгээ жангар гэсэр. Тэгээд одоо Монголын шидээвэр бүтээлүүд эртний үеийн болон дундад үеийн шидээвэр бүтээлүүдийг ингэж бас бичиж байгаа. Гэдэг нь бол бас яг ингээд энэ чинь иргэд нэг олон үеийн дэвтэр болгоно шүү дээ, тийм.
Тэгэхээр ер нь бол сайн чанарыг үзгээр, сайн чанарын бэхээр, сайн чанарын цаасан дээр өөрийн гараараа бичнэ гэдэг бол бас хойч миний өөрийн гэсэн гэр бүл удам сударт бас үг болох юм байна л гэж би боддог. Тэр үднээс бол яг энэ бичих хэрэгээс бол мөнгө хайрлахгүй аавна. Тэрш машин тэрэг гар утас бүх технологи буюу энэ онсон зүйлс чинь ингээд уйлраад л 2 жилийн дараа хуучрал бидний хүүхдүүдийг эргэн цайнд хүрэхэд ач хүч нарын үе дээр эдэр чинь ингээд нэг тийм үн цэнгүй зүйл болно шүү дээ. Хэрэглээ. Гэтэл ийм зүйлүүд бол оюун санааны тэр үн цэнийг хуваалцж байгаа зүйлс бол цагийн ирэхээр улмал үн цэнтэй зүйл болно гэж би боддتي. Тэгээ яагаад ийм өдөр тутам ингэ бичдэг юм бэ гэхээр нэгдүгээрт бол хүнийг ихтгэл үнэмшилтэй байлгадаг. Хоёрдугаарт бол өөр цагийн зохион байгуулалт, хувийн сахилга бат өөртөө итгэлийг нэмэгдүүлдэг. Дээрэс нь бол бүтээмжийг маш сайн байлгаж яадаг. Уурга тархийг ингээд замбраагүй байлгахгүй яг юм зэгцтэй байлгахад нөлөөлж идэг. За улс төрийн утгаараач гэсэн маш хэрэг болдог. Тухайлбал яаж тухайлбал манай энэ самбууга жишээлбэл 2 удаа хилмигдэнгээ алдахад энэ тэмдэглүүд нь аварчилсан. Нөгөө хардад сэрдэл тэрнтэй уулзсан, энтэй уулзсан гэтэл тэрнтэй хэдэн оны хэдэн сарын хэдэн тийм шалтгаанаар тэгж уулзаад ийм зүйл ярьсан гэхэд тэр нь баримт олжуулдаг. Диалог утгатган өөрийн тухай бичсэн тэр намтрын номыг уншиж байгаа ч гэсэн диалог утгатган бол маш их тэмдэглэлийг хийдэг байсан. Өөр ингээд маш нарийн хийдэг байсан. Тэгээд тэр диалог утгатган номыг 2000 онд уншаад самбуугаан номыг бол би 5 дугаар ангид байхдаа архивт автагаа хамт ороод Монгол бичгээр бичсэн самбуугаан тэмдэглэлийг кирилл рүү хөрвүүлэх ажилтанд тусалж ирсэн юм бэ. 3 жил орчим. Тэгээд ерөн самбуугаа тийм учраас хэлмэгдээгүй бас үнцэнтэй үлдсэн байна гэдэг. Одоо ингээд би улс төрийн ажил хийж байгаад зарим хүмүүс хардах сэрдэх юм гардаг л да. Скол ярьсан хийсэндээ байхгүй ч юм уу тохиол гарангуут. Яг тэмдэглээ гаргаж ирж байгаа. Одоо оны хэдэн сарын тэтгэв. Та тэгж хийсэн. Та амлалтанд дагуурээрээ. Скол бол та ингэсэн байг ингээд бичиж чаддаг. Дээрэс нь бол ингээд өдөө гадаа хаасайгүй явж хахад гадаадд ч явж хахад ингээд их хэл босоо бичгээрээ энэ тэмдэглэл хөтлөх нь ер нь тухайн хүмүүсийг маш их тийм Монголын соёлыг сонирхох тийм сэжин болдог. Дээрээс нь бас сүрддэг. Монгол бичгээс гадныхан маш их сүрддэг. Яа тийм үү яа. Тэгэд үгүй одоо чинь дэлхийд ганц босоо бичиг гэдэг. Тийм. Би монгол хүн гэдгээ нүгээрээ тунхаглаж шít. А зүгээр яг нууцын хувьд гэх юм бол бас би одоо шийдэл англиар тэмдэглэх юм бол хинч уншиж чинь. Кирилл бичгээр тэмдэглэх юм бол хажуутлын хүн уншиж шít. Монгол бичгээр багийн хүн уншихгүй. Дээрээс нь гадаад уулзалтын үед бол монгол бичиг мөртлөө англи хэл дээр тэмдэглэх төлчдөг байхгүй. Тэгэхээр монгол бичгтэй англи хэлтэй хүн давхар ойлгох гэсэн. Тэгэхээр нууцлын хувьд бол маш сайн зүйл болдог. Тэгээ тийм учраас бол монгол бичиг бол ер нь хаа байгаа газараа би монгол хүн шүү гэдгийг монголчууд бол агуу соёлтой үндэстэн юм шүү. Энэ ард түмэн бол өөрийн гэсэн бичиг соёлтой, өөрийн гэсэн өв соёлтой, өөрийн гэсэн үндэсний бахархалтай, тэмүүлэлтэй, өөрийн гэсэн гэрэл гэгээтэй агуу их түүхтэй, түүн шигээ ирээдүйтэй, тийм итгэл үнэмшилтэй, иргэдтэй ийм ард түмэн юм а гэж. Тэр ямар ч гадныхантай ингээд уулзалтан дээр монгол бичгээр юу босоо бичгээр, үндэсний бичгээрээ бичгэд бол өөрөө ирэхгүй тэр хүмүүс асуудаг. Тэгэд одоо мань митийн үндсэн сэдв рүү ороод ирдэг байхгүй юу? Одоо би нууцаад хэлэхэд танаа энэ бичиг чинь ямар учиртай, танаа түүх соёл чинь ямар утгатай ингээд. Тэгээ альва нэг улс төрийн яриа ч юм уу бизнес эдийн засгийн одоо би нэг марц цэцлийн шугамар гадаад байхад ярилцж байхад ингээ ярихаар бид бүхэн одоо дэлхийг байлдан дагуулсан юм өвөг дээдстэй юм аа. Гингүүт манай өвөг дээдсийн тухай жишээлбэл зарим хүмүүс их тийм андуу буруу дутууд өлмөг ойлголттой байна да. Тэнгүүт жишээлбэл одоо за тэгвэл 1220 оны луу жил монголчууд Бухарт нэвтэрч орсон. Тэр олон улсын хамгийн алдартай иш сурвалж болдог Webster Dictionary гэдэг тойл бичгтэр монголчууд одоо Бухарт орохдоо 1,747,000 хүнийг устгасан гэсэн баримт байдаг. Гэтэл энэ баримт нь худлаа юм а гэдгийг Jack Weatherford нотолсон. Тэгээд тэрийг ингээ хэлэхээр өөх тийм үү. За тэгвэл Edward Gibbon-ийн номон дээр монголчуудын тухай төгөл юу гэж бичсэн. Одоо Америкийн нэгдсэн улсын $20 дэвсгэртэр байдаг Thomas Jefferson гэж хүн монголчуудыг яаж судалж ирсэн. $100 дээр байдаг Benjamin Franklin гэдэг хүн Монголын түүхийг яаж судалж ирсэн. За дээрэс нь тэгвэл Америкийн үндсэн хуулийг бичсэн James Madison Монголын тухай төгөл яаж судалж ирсэн. Thomas Jefferson өөрийнхөө ач охины 17 насны төрсөн өдөр дээр монголчуудтай холбоотой Battistiela Cox-ийн номыг өгөөд тэгээд тэр номоо бол Франц Англиас яаж захиж авчирч ирсэн.
Сүүлд Америкийн Капитол шатахад номын шатахад тэр ном үлдсэн байсан. Тэгэхээр тэр номыг католикийн шашин чөтгөрийн ном гээд Чингис хааны тухай одоо сурвалжийг чөтгөрийн сурвалж гээд 20 та номын жагсаалтанд ороод 1961 онд тэр нь боцож чөлөөлөгдөжсэн. Тэр бидний өвөг дээдсийн түүхийг тэгж бичдэг. Монголоид гэж одоо өвчнийг хэлдэг ч гэдэг юм уу те. Тэр энэ бүх зүйл чи өөрөөр хэлбэл бидний нөгөө байлдан дагуултын үе бол Чингис хааны хэлсэнчлэн сэтгэлийг нь эзэмдвэл биеийн хоодохгүй гэдэг шиг нуус товчон дээр гардаг шиг их төр сэтгэгдэж мөн хөх тэнгэрийн сүр хүчин бөгөөд итгэн газар ихийн өршөөл жормонд энэ их төр сэтгэгднээ ардаан инэрдэг хүмүүсийнхаа тэр бодол санаа ард түмнийхэн тэр хүсэл эрмэлзлийг хүндтгэдэг тийм өдөртөгч бол сайн хаан байна. Өгөөдөө өршөөлтэй учраас гэж хэлдэг шүү дээ. Өршөөл журам гэдэг үг бол одоо англиараа бол compassion, empathy гэдэг юм олон үгээр илэрлэн л дээ. Энэ үг бол Монголын төрийг барих ухааны өдөртөгч хүмүүсийн суур ухаан байсан байна. Хүмүүсийг айлгадаг, зандардаг, загнадаг, захиргааны аргаар ажиллаа хийдэг биш. Ард иргэдийн итгэлийг нь олдог, сэтгэлийг нь дагуулдаг байдал бол Монголын уламжлалт ухаан гэдэг. Ингээд жишээл бүгд эцсийн тухай яг өөрсдийнх нь түүхтэй холбоод ингээд ярихаар тэр хүмүүс шулуух хуйлгээд жижигддэг. Яагаад ингэж хэлж байгаа гэхээр одоо ямар ч манайхаас эдийн засгийн хувьд өрсөлдөх чадварыг хүчтэй ус байлаа гэхэд бидний өвөг эцсийн бүтээсэн түүхийн өмнө тэр бол шин тутам тулгар үндэстэнгүүд байдаг байхгүй. Жишээлбэл Америк хэдэн жилийн түүхтэй 1787 онд үндсэн хуулиа баталж 1776 онд тусгай тогтнолын хугацаа баталсан. Гэтэл тэрнээс өмнө бид 1206 онд эзэн тулсан эмхлэн байгуулж ирсэн. 30 сая км квадрат нутаг дэвсгэрийг агуулсан тэрийг үндэстэн Ромчуудын 400 жил хийж чадаагүй ажлыг бид нар 25 жилийн дотор яаж хийж ирсэн. Манай өвөг дээдээс алж хийцсэн муухар хүмүүс байгааг. Бид их хуулийг их төрийг их засгийнхаа өмнө одоо тоогтныг сөхрүүлж толгойтыг бүхэлгэж явахдаа бол итгэл журмыг төрүүлж барьж ирсэн. Дээрэс нь манай улсын эзэн тулсын үед бол шашин шүтгэс шүтэх хэрэгчлөө, хүний итгэл бишрлийг хүндэтгэх хэрэгчлөө, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгшэрх, бизнес хийх буюу одоо тэр торгоны замын хэрэгчлөө бүгдийг хангадаг байсан. Тэр энэ бүх зүйлээ бид хэн байсан бэ гэдгээ ингээд шин тутам хүмүүст ойлгуулна гэдэг бол тухайн хүмүүс бол бид нартай шал өөр өнгөсөр ирдэг. Эдгээр бол байдаг л нэг Аз биш юм байна. Эд бол их төрийн одоо уламжлалтай үндэстэй юм байна. Тийм учраас энэ хүмүүсийг хүндэтгэж харилцах ёстой юм байна гэдэг тийм сүр хүчний өмнө тэр хүмүүс орж ирдэг байхгүй. Тэгээд бид нар бол илүүч биш, дутууч биш, тэнцүү байдлаар Монгол улсынхаа тусгаар тогтнолын өмнө суугаад ярина гэдэг бол наад захын төрийн төвшөө тангар өргөсөн хүний хувьд бол үүрэг гэж би бодож байна. Тэр үүднээс бол Монгол хүчгээрээ бичиж өөрсдийгөө ойлгуулж байгаа. Төрийн байгууллагууд нөгөө цахим хувилбар дээрээ хүртэл ингээд монгол хүчээр мэдээлэлээ давхар заавал оруулах ёстой гэж нэг шийдвэр гарлаа. Тэрийг мөрдөж чинь те 12 дугаар ангийн хүүхдүүд нөгөө яшин шалгалт өгөхөд бас ингээд монгол хүчийн асуултууд ингээд орж ирж байна. Гэвч одоо ингээд яг та ингээд бүх ажлаа монгол хүчээр бичиж байгаа шиг юм харамсалтай түгээмэл биш байгаад шүү дээ. Тэ ингээд улмал нэг мартагдах хумигдах янзтай байгаад юм. Тэгээ энийг яаж өөрчлөх ёстой вэ? Тэгээ энэ бас нэлээд удаан үйл явц. Жишээлбэл одоо Казахстанууд одоо Орос кирилл бичгээс латин руу ингээ 2025 хүртэл 10 жилийн үйл явцаар шилжиж байгаа байхгүй. Манайх болохоор 15 онд хууль нь батлагдаад 10 жилийн дараа буюу 25 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх гэж тэр хоорондоо олигтой алхам хийгээгүй л дээ. Тэр одоо тэгээд тархашаагаа сууж болохгүй ч дээ. Тийм учраас энэ хүүхдүүдэд монгол хүчээр захиа авчиж байна. Одоо би жишээлбэл энэ монгол хүчээр бүх тэмдэглэл сурвалжуудаа бичээд байгаа нь одоо нэр бүхий их хурлын 4 гишүүн лав одоо за ер нь би энэ монгол хүчийг сурья гэд хэд хэдэн хүмүүс надад хандсан. Тэгээ би хүмүүстэй холбож өгсөн монгол хүчийг заах хүмүүстэй алтан тоягаад манай багштайгаа Батбат докторт нартай ингээ холбож өгөөд за илүү энэ хүмүүс монгол хүчийг сургаатгаач гэж байгаа. Зөвхөн их хурлын танхимаас гадна бас маш олон хүмүүс надтай яг энэ зүйлээр холбогдож өр хөвгтэй бас монгол хүчтэй болгоё барь гэдэг юм явж байгаа. Яагаад энийг бид нар ер нь хатуу бодож байгаа гэхээр урд одоо манай өр Монголд бас монгол хүчгийг хоригдчихлоо шүү дээ. Урд нь бол за тэнд манай хэсэг монголчууд маань бас монгол хүчгээ сураад тавьж байгаа гэсэн тийм зүйл байсан шүү дээ. Одоо бол энэ 1,565,000 км квадрат нутаг дэвсгэртэйгээ тусгаар тогтсон бүр их эрхчлөөт ардсан монгол улсаас өөр монгол бичгийг одоо сурах судлах зүйл бол хомигдчих байна. Тийм учраас бол Монголд хуурхтны хувьд бол бид нар энэ бол зайлшгүй үүрэг монгол хүчгээ сурч хэрэглэж төвийн дэлгэрүүлэх нь бол үүрэг. Гэхдээ одоо юу гэдгийг одоо та нар бүгдээрээ ингэж бичиж дэргээл одоо хүч хэрэглээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Аль болохоор энэ одоо соёлын ажил буюу энэ соён гээрлийн ажил гэдэг чинь тасралтгүй
ясчгүй тууштай байх хэвээр. Одоо манай хүүхдүүд бас монгол бичиг. Би одоо гэртээ жишээлбэл одоо баг хүмүүс маань одоо энэ жилээс намраас монгол бичиг үзэж эхлэх гэж байна сургуультай. Дунд хүмүүс маань бол монгол бичиг. Би бас давхар ус даалгавар өгөөд монгол бичгээр өдрийн тэмдэглэлийг нь хийлгүүлээд бас их сайжирч байгаа. Бичгийн хэвэн дээр нь анхаарч байна. Тэгээ ер нь бол том хүмүүс маань бол монгол бичиг үзэж исэн. Тэгэхээр ер нь бол одоо хадгалаад би өөрийнхөө гэр бүл дотроо надад ийм юу байж таа. Үүрэг байна, боломж байна те. Эрхэн байна те. Аавын хувьд те. Гэдэг шиг эргэн тойрныхоо хүмүүстэй монгол бичиг. Би залуучдын холбооны тэргүүн багтаа нэг хэсэг 7 хоног болгоны пүрэв гарагийн өглөө 7 цагаас ажлын хэсгийнхаа албандаа монгол бичиг заадаг байсан. 15 онд Арслан намын газрын даргаар ажиллаж байхдаа бас өөрийнхөө одоо удирдлагын ажиллажсэн 3 хүндээ бас монгол бичиг сурахыг ингэж шаарддаг байсан. Англи хэл монгол бичиг хоёрыг зэрэгцүүлж үзхийг шаарддаг байсан. Тэр одоо монгол бичиг гэдэг бол өөрөө ингээд зайлшгүй зүйл байна. Яг тэр энэ зүгээр нэг ингээд гангараа биш юм аа. Цаана нь байгаа үгийн язгуураа бид нар тээж хадгалж явах үндсээ. Тэр үгийн язгуур үндсээ тээж авна гэдэг бол Монголын дархлааг тээж байгаа. Монголын дархлааг тэнэ гэдэг бол нөгөө хамттад нь соёл, Монгол ухаан, Монгол түүх, Монгол ирмэлцлэл, Монголын тэр одоо гүн ухааны хатамжийг авч явж байгаа үйлдэл гэж үзэж байгаа. Тэр үүднээсээ бол энэ бол зайлшгүй зүйлээ л гэж би бодож байгаа. За одоо хоёлаа нөгөө ажил хэрэгтэл үү орё тийм улс төрийн сэдвэр үг гэх юм уу. Тэгэхээр Арчсан намаас та 2 дахь удаага одоо ингээд өрсөлдөөд улсын хурлын гишүүн болоод ажиллаж байна. Тэгэхээр яагаад Арчсан намыг сонгосон бэ? Тухайн үед өөр сонголт бол бас байсан баг тийм. Монголын нам ч юм өөр бол бусад намууд. Яг одоо төрсөн өдөр гэвэл Жанжинсүхбаатар маань 90 жилийн ой тохиож байхад би төрсөн. Миний аавыг Сүхбаатар гэдэг. Тэгэхээр Сүхбаатар Жанжны төрсөн өдрөөр Сүхбаатарын гэдэг хүний хөвөн болж төрнө гэдэг чинь болол Монгол Ардын намын үүсгэн байгуулагчийн төрсөн өдрөөр үүсгэн байгуулагч нэртэй хүний хүү болж төрнө гэдэг чинь болол надад 2001 онд 10 дугаар ангид төгсгöd дараад нь 2002 онд их сургуулийн 1-р курсээ төгсгöd тухайн Монгол Ардын хувьсгалтаас 2 удаа санал ирж исэн л та. Тэгтээ тийм жоохон багт ч нүү. Тий 18 19 та байхад ирж исэн. Тэгээд би бол үгүй Таавцрт байсан юм тухайд. Яаж тацсалт байсан юм бэ? 2001 оны одоо тэр чинь нөгөө ерөнхийлөгчийн сонгуультай жил. Тухайд миний анхны номер дээр гарцсан байсан. Чихэр гордог нас эдэр гэдэг. Тэгээд би чинь бас нэг хөрөл тулга болгоод ордог байлаа л та. Тэгээ харьцангуй бас нэг 2000 онд Монгол улсын оны шилдэг хөвгт болж исэн. 17 настай байхдаа. Тэгээд оны шилдэг хөвгт болохоор чинь нэг юм одоо тухайд ерөнхий сайдын инквайргоогоос гарын бэлэг эднэр ордонд аваад ингээл явж илаа л да. Тэгээ яг нэг жоохон анхаарал өртсөн байж магадгүй л. Тэгээ манай дүүргийн даригчуугаа эднэр дүүргийн босрлын газрын даригчуугаа эднэр дуудаад тэгээд намайг юмд оролцуулдаг байсан. Дээрээс нь тэр үед би Чингэлтэй дүүргийн хүүхдийн зөвлөлийн дарга хийдэг байсан. Нийгмийн идэвхтэй байсан гэсэн үг л дээ. Чингэлтэй дүүргийн бүх сургуулиуд дотроо сонгогдсон хүүхдийн зөвлөлийн дарга хийдэг байсан байхгүй. Тэгэхээр бол ингээд жоохон юм нийгмийн идэвхтэй учраас уусан амтны нүдэнд өртсөн болтой. Тэгээд надад тухайд намын урилаар ирж исэн. Дараад нь бол манай оюутны зөвлөлийн дарга Мөнхтөр гэдэг ах дээд курсын ах надад бас тийм санал тавьж исэн. Үгүй ээ. Энэ хэлмэгдүүлэлтийн төвхөө хар. Тэ? Энэ одоо Монгол Ардын нам тухайн хувьсгалтад ядаж өөрчлөлт болох ёстой гэсэн итгэл үнэмшилтэй. Тэгээд би 1993 онд Лодонгийн төдөөгаа Очир утгаа хоёрын өрсөлдөөнийг яг 10 настай байхдаа харж исэн. Дараа нь 13 4-тэй байхдаа баг ондгой Очир утгаа тэрийн өрсөлдөөнийг харж исэн. 2001 оны тэр өрсөлдөөнүүдийг харж исэн л да. Тэр ер нь бол энэ арчлал гэдэг бол нэг намын өмч мэдээж биш. Гэхдээ нийгмийн үзэл санааны энэ бол асар том үнэт зүйл юм. Тийм учраас одоо бол хүмүүс ингээд намыг ямар хүн дарга хийж байгаагаар нь их төсөөлдөг шүү дээ. Одоо мэдээж улс төрийн намуудад бүгдээр нь алдаа мадаг байгаа. Төгс нам гэж байхгүй. Гэтэ үүнийг яаж илүү зөв институт болох юм бэ? Зөв зохион байгуулалттай бүтэц болох юм бэ? Зөв иргэдтэй хүрч үйлж чаддаг, иргэдийнхэн эрх хэрэгжүүлээний талд байдаг парламентын засаглал, дээрэс нь энэ одоо хувийн өмчийг дээдэлсэн, олон ургалж үзлийг эрхэмлдэг, хуулийн засаглалын дээр гიშгдэггүй институт буюу тэр зохион байгуулалтын бүтэц байх юм бэ гэдэг бол миний итгэл үнэмшлэр бол баруун төвийн үзэл буюу яагаад тэгэхээр цомхон төр байх хэвээр, татвар байх хэвээр, дээрэс нь парламентын засаглалыг тууштай дэмждэг байх хэвээр, ингэснээр халамж хавтгааруулдаггүй, данхар биш байх хэвээр гэж үзээд баруун төвийн үзэл санаа буюу Арцламыг сонгосон итгэл үнэмшилтэйгэр.
Тийм учраас энэ намын гишүүн болсон. Хэд онд? Яг нь ер нь бол яг албан ёсоор нөгөө үнэлэх авсан маань бол 2007 оны үндсэн хуулийн өдөр буюу 1-р сарын 13-ны өдөр. Уг нь 2000 оноос хойш дэмжиж санд дарааж сонгуульд нь явж эхэлсэн гэсэн үг. Одоо тэгээд 19 жилийн өмнө үнэлэх авсан байна. 26 жилийн өмнө бол энэ намын өвөл хэрэгт оролцож эхэлсэн гэсэн үг. Тэр одоо би 43 настай хэрэг миний ухамсарт амьдралын талаас илүү энэ намтай холбоотой бөгөөд сүүлийн 10 жилийн ялагдалд алтаа оноо дундуур нь бас гэрч болоод явж байгаа. За энэ сарын ихээр үнсэн одоо голчхол үйл явдал танаа намын үндэсний бодлогоор боллоо тий төрийн ордон боллоо. За баяр зүгт даргыг одоо ингээд сонгосонтой холбоотойгоор бас нэлийн олонний анхааралд хүртлөө шүү дээ тий. Тэгэхээр та бас энэ Арчс намын Тархуул аймгийн дарга болсон. Тэгэхээр яг энэ дарга болохын тулд бас өрсөлдөлт ингээд нэрээ дэвшүүлсэн үү, хүчнийхэн өрсөлдөө одоо яг таныг яагаад одоо Тархуул аймгийн Арчс намын даргаар сонгов? За товчхон хариулахыг хичээ. Нэгдүгээрт бол Арчс намын үндэсний бодлогоор 378 гишүүнээс бүрддэг. Тэгээд 223 хүн баяр зүгт даргыг ерөнхий нэр мичгийн дарга дэмжсэн. 110 хүн эсрэг санал өгсөн. Тэгээд 66.4% саналаар. Тэгээд олонхоор бол шийдвэр гарсан. За тэгээд одоо олон нийтэд маш том одоо хариуцлага манлайллын ажил бол хүлээлт байна. Тэр утгаараа бол Арчс намын нэгдэлтэй, цогтой зохион байгуул сайтай, ил тод Улсын намын эрүүл манлайллыг үзүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Нэг Тархуул аймгийн Арчс намын хувьд бол би бас дархан төрсөн дархны онгоо хөхөд. Тэгээд энэ туслая гэж бодож байгаа. Тийм учраас одоо ил тод нээлттэй зарчмаар тодорхой хугацаанд ажиллаад дараагийнхаа хүнд ялалтын одоо суурьтайгаар энэ намын манлайллын ажлыг шилжүүлнэ гэж бодож байгаа. Тэр үднээс юм зөвхөн дархны Арчс намын гишүүдэд зориулсан юм намыг гаргасан. Өөрөөр хэлбэл ингээд нэг дүрм гэж нэг юм байдаг тийм үү? Тэр дүрм нь болохоор нэг зөрчигдөхөөр л асуудал үүсэхээр л аливаа дүрм дээр тийм маргаан гардаг. Эсвэл нөгөө талд нь болох юм бол намын үзэл баримтлал гэж байдаг. Тэрийг тэр болгон хүмүүс уншиж судалдаггүй. Тэр яг өдөр тутмын харилцаан дээр маш энгийн байдлаар үзэл баримтлалыг юу гэж болох, дүрмийг юу гэж болох, яагаад Арчс нам та байгаа юм? Яагаад би байгаа юм? Бидний гол зорилго юу юм? Одоо богино зайн зөвхөн албан тушаалын төлөө биш. Урт хугацаанд Монгол улсын төлөө тухайн байгаа суугаа нутаг орныхон төлөө бүгдээрээ яаж эргээр ил тодор манлайлах юм? Шүүмжлэлийг яаж хүлээж авах юм? Тэнд бодлогыг яаж тодорхойлох юм? Иргэд олон нийтийн ихтгэл дэмжлэгийг хүлээдэг институт буюу зохион байгуулалтыг нэгж яаж болох юм? Тэгээд иргэдийн дэмжлэгийг аваад яллаа гэхэд тал тийшээ харддаг ямар нэгэн албан тушаалаас сонирхлын өрхөнд орохгүй яг тэр эрх мэдлийг иргэдийн төлөөх хөгжлийн боломж болгож яаж зориулах юм бэ гэдгийг ном болгож ингэж бичсэн. Тэгээ энийг нэг бүлгээр нь 164 хүнээр уншуулж баталсан. Тэгэхээр одоо бол илүү ингээд нөгөө зөөлөн ур чадвар гэж байдаг шүү дээ. Soft skill гэж бид орчуулад байдаг тийм. Тэгээ тэр зүйл дээр илүү төвлөрөөд ив нэгдэлтэй, итгэл үнэмшилтэй, хамтын ажиллагаатай байя гэдэг зорилгоор энэ хөгжлийн зарчим дарханчуудын шин тэмүүлэг номыг бичсэн. Тэгээд энийг бичээд хүмүүстэй ойлгуулсан. Ингээд хүмүүс маань маш сайхан ойлгоод одоо явж байгаа мэдээж улс төрийн ажил бол 100% одоо коммунист тогтолцоо шиг гар өргөж явахгүй шүү дээ. Өөр бодолтой хүн байж болно, шүүмжлэлтэй хүн байж болно, үгүйсгэж байж болно. Энэ эрүүл үзэгдэл. Тэр энэ бүх зүйлийг сонсдог, мэдэрдэг нөгөө одоо ингээд хязгаар хайрцаг дотор өөрсдөө цаачлаад ингээд тодорхой одоо хүрээнд өөрсдийнхөө эрх ашгийг биш илүү их нээлттэй, ил тод, зэгцтэй, зарчимтай ийм улс төрийн манлайлал яаж байх вэ гэдэг дээр л энэ номыг гаргаад, энэ номыг гаргахтаа хүмүүсээс асуугаад хилцүүлгийг явуулж байгаа нь бол урьдчилсан хэвлэлт нь. Одоо бид нар ингээд жишээлбэл дарханчуудаас асууя гэдэг аяныг явуулж байна л да. Одоо яг дарханчуудаас асууя аян захимаар болон цаасаар ингээд хүмүүсээс бичиж асуух байдлаар явж байгаа. Тэгэхээр дарханчуудаас сонсын аяны 6 сарын 1-нд одоо ингээд аян дуусангууд за манай дарханчууд ийм бүсэл тэмүүл бодолтой байна. Иргэд ингэж бодож байгаа. Нөгөө талдаа бүсэлсэн хөгжлийн загварын хувьд ч тэр урт хугацааны хөтөлбөрийн хувьд ч тэр дарханд маань ийм боломж байгаа юм байна. Энэ зам харилцаадыг бүтц хөгжсөн байгаа. Дархан хүмүүс бодохдоо дархан аюу гоё одоо хот хүчрэлгүй гоё эрүүл хот гэж бодоод шүү дээ. Үнэн. Гэтэ илүү яаж гоё болох вэ? Яагаад дундаж наслалт буюу одоо life expectancy гэж хэлээд байгаа. Тэр үзүүлэлтээр дархан 21 аймагаас 21-т орж байгаа. Оо тийм үү? Аа. Яагаад 21 аймагаас иргэд нь хамгийн богино наслаад байгаа. Энэ одоо маш
чухал асуулт байгаа. Ноцтой асуулт байгаа. Тэгээ энэний судалгаа, шинжилгээ, энэний яагаад гэдэгт нь хариулахын тулд тэр чинь бодлого байх хэрэгтэй шүү дээ. Яг л үндсэн хуулиараа Монгол улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Competitiveness Index буюу өрсөлдөх чадварын судалгааг та бүхэн интернетээс ороод харах юм бол саяны захимаас ороод харах юм бол саяны мэдээлэл байж байгаа. Тэгээ тэнд яагаад ажлын байрууд хомс байгаад байгаа юм? Тэнд яагаад үнийн өсөлт нэрвэгдээд байгаа юм? Тэнд яагаад ядуурлын төвшин юм өндөр байгаа юм? Тэнд яагаад авилга 21 аймагаас 13-т ороод байгаа юм? Тийм ээ? Сайн зүйл бол босролын чанар улсдаа тэргүүлэх төвшөнд байгаа. Саар зүйлүүд байна. Тэнд одоо ч дархны удирдлагууд бол хичээж ажиллаж байгаа байх. Гэхдээ дутуу зүйлүүд юу байна? Илүү их сайн хийж болох байсан зүйлүүд юу байна? Дарханд илүү хөрөнгө оруулалт, илүү одоо ногоон шийдэл, илүү иргэдийн амжиргааг тэтгэсэн дархлаажуулсан зүйл юу байж болох вэ гэдэг дээр энэ бодлого чиглэж байгаа. Та тэгээд 2028 оны сонгуул хүртэл энэ арчсан намын давхар хуулианы дараагаар ажиллах юм уу? Тэгээд ямар хугацаатай томилогдсон гэсэн үг. За тэнд бол тодорхой заасан хугацаа байхгүй. Гэхдээ ер нь бол улс төрт хүн яагаад ордог вэ гэхээр үйлчлэгийн төлөө орох хэрэгтэй. Одоо нэг юм дошны овгор хийгээл өөрийнхөө нэг ингээд коноп гэж хэлдэг шүү дээ. Улс төрийн товчлуур болохын төлөө явах юм бол энэ бол мөтгөн оноо. Миний итгэл үнэмшил бол Махатма Ганди шиг, Мартин Лютер Кинг шиг, Тереза их шиг гэж өөр хишвт хэлээ. Диктатурын буюу ноёрхол дарангууллаас ангид иргэдээ сонсдог, багаа сонсдог тэр хүмүүсийн итгэл үнэмшилээр суйрлаж урт настай шийдвэр гаргадаг байхыг л дэмждэг. Юу гэж мөрөөж байгаа гэхээр 20 жилийн дараа тэтгэвртэй гарцсан гудамжинд явж хахад хүмүүс магтаад сүуд болдгоомаа гэж бодоход нүд нь хорсдоггүй хэмжээнд би энэ 20 жил зүтгэх ёстой гэж боддог. 20 жил. Тий. Та дахиад 20 жил төрд. Байж л та. Тий. Тэгэхээр ядчил удам судар гэж байна. Бидний үр хүүхдүүдийг хараад хүмүүс аав нь олохоогүй юм байсан, өвөг дээдс нь олохоогүй юм байсан гэж хэлүүлэхээр өдөвшөнд чадлын хэмжээнд ажиллаа хийнэ. Гэхдээ нэр төрөөс хэвтэхгүй гэдэг ингээд бүрэнхийлээд бүрцэлээ зориггүй мүлгэр өнө гэсэн үг бас биш. Шатах ёстой юм бол дүрлэлцэн шатаад хийх ёстой цагтаа эрсдэлтэй ч гэсэн тэр алхам хийя гэж бодож байгаа. Дарханд бол ямар хугацаанд намын дарга би мэдэхгүй дарханчууд мэднэ. Гэхдээ дарханд байгаа асуудлуудыг нь эрсдэл зориг гаргаад тэр хүмүүстэйгээ хамт шийдэлцэх хэмжээнд л би явна гэсэн. Тэнд намын дарга байна уу, дарга биш вэ гэдэг нь чухал биш. Яг л дархны ард түмэн намайг сонгоцсон. Сэлэнгийн ард түмэн намайг сонгоцсон. Төв аймгийн ард түмэн намайг сонгоцсон. Би ялгоор Монгол улсын 3 сая 600 мянган иргэний өмнө үндсэн хуулийн дээр тангаар өргөцсөн учраас яг нэг аймаг, нэг нутаг ус гэхээс илүүтэйгээр үндэсний өмнө би хариуцлагатайгаар ажиллах хэрэгтэй байхгүй. Гэхдээ тэн дотор миний илүү их хүч шаардлагатай тэр бүс нэгжүүд дээр очиж ажилланаа. Хүчээ өгнө, өргөө гүйцэтгэнэ гэж бодож байгаа. Аймгийн засаг дарга нь бол Монгол Ардын намын хүн байгаа тийм. Аймгийн ИТ хэд тань арчсан намын хэд? Манайхаас 15 хүн байгаа. 15 төлөөлөгч байгаа. Нийтдээ хэдээс 41-ээс 41 юм байна тийм. Тэгэхээр яг зөвхөн түрүүний таны асуусан зүйлд бол би бол нэг 60 гартлаа олон нийтийн төлөө зүтгэнэ гэж боддог. За одоо нэг 65-аас цаашаагаа бол би тэтгэвртэй шууд гарна. Энэ одоо ном зохиол, соёлын ажил тэр үед одоо манай ач гуч нар ямар төвшөнд байна. Тэднийхэн төлөө цаг зарцуулж Монгол орнороо аялаж тий одоо гоё амьдралыг мэдэрч амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй болохоор улс төрч гэдэг чинь ихэвчлэн дүр бүтээгч нар байгаа шүү дээ. Тэгээс дахиад сонгогдчих гэсэн, нэг хүмүүс таалагдчих гэсэн, алдаа мадаг гаргачихгүй юм гэсэн, өөрөөсөө өөр дүр төрхийг бүрдүүлдэг хүмүүс болчиход шүү дээ. Яг ихэнх нь би бол тэгмээргүй байна. Одоо ингээд хүмүүсийг шуугаан дэгдээгээд нэг алтартай болох гээд байгаа. Одоо нэг шуугаан дэгдээгээд нэг юмнаас оноо цуглуулчих гээд байгаа надад тийм бодол алга. Яг л ил тод хүмүүс мэдхгүй хүмүүс ингээд дэмжих дэмжихгүй нь хамаагүй яг Монголд хэрэгтэй гэсэн тэр суурь зарчмын асуудлууд дээр л үр дүн гаргаж ажиллах нь тэр хуулиудыг бий болгож ажиллах нь түнд хяналт тавьж ажиллах нь л чухал. Хэрвээ таны хүсэх юм бол би яг хэд хэдэн энэ хуулийн төсөлтэй холбоотой яг юу хийгээд байгаагаа бас ярихад бэлэн байна. Зах зугаас нь бас удаа ажиллаж байгаа төслөө гэсэн үг. Тийм. Жишээлбэл танд хэлсэн миний их хурлын чуулган болон банкны орон дээр хэлж байгаа бүх одоо дүрстэй ярианууд ашлтанд видеонууд миний фейсбુક дээр байж байгаа. Хамгийн их ярьж байгаа шахаж байгаа зүйл сая их хурлын чуулган дээр ч гэсэн хэлээд байгаа үг бол энэ улсын төсөв, төсвийн төсөөлөл, төсвийн хүрээ, үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд нийцдэг байх ёстой гэдэг зарчмыг удаадаар хэлж байгаа. Яг ямар юу хийцэхгүй байгаа. Сая 5 дугаар сарын 8-ны өдрийн чуулган дээр бас энэ тухай хэлсэн. За би танд маш товчгоо хэлээд гэхэд хүмүүстэй энэ одоо жоохон уйтгартай сэдв болчих магадгүй. Юу гэхээр
За төсөв батлах боллоо. Төсөв батлах болонгууд тойргоо сонгогдсон гишүүд өөрийнхөө тойрог руугаа аль болох их төсөв татахыг чармаадаг. Тэгүүлгүй тултал одоо ингээ бүсээр нь За одоох сая хуучин 76 жижигтэй явахад нэг аймаг улсын төсвийн 17% татсан. Нөгөө аймаг улсын төсвийн тэг 10.3% татсан. Тэр өөрөлдвөл тухайн бүсээс сонгогдсон улс төрч нөлөөтэй байх юм бол тэр аймгийн иргэд хожоод нь шүү. Тэгэхээр Монгол улсын иргэд хаана амьдарч байгаагаас хамаарч хөгжлийн тэгш гарааны боломж авч чадахгүй байна да тийм ээ. Тэр ингэж болохгүй. Эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр би аль нэгэн хүний нэр төр дуртахгүй явуулна шүү дээ. Одоо яаж юм гэхээр салбарч гисэн. Жохон архичсан улс төрчид бол өөрийнхөө салбар руу ямар нэгэн одоо найруулга буюу хашилтанд лобби хийж байгаад илүү татдаг. Гэтэл за тэрийг ингээд одоо ерөнхийлөгчийн хориг тавьж гэдэг юм уу ингээд цомхтгоё бууруулъя гингүүт нөгөө эмнэлэг боловсролын тогтолцооноос ч 20% адилхан хасчдаг. Тэгэхээр энэ Монгол улсны бүхэллэг улс юм бол Монгол улсын иргэний хөгжилд хамгийн саад болж байгаа, иргэний амь нас эрүүлэндэд хамгийн саад болж байгаа зүйлийг ирэмлэх ёстой юм. Аюулгүй байдлын нь ирэмлэх ёстой юм. Халдварт ба халдварт бус өвчнөөр хичнээн хүмүүс нас ураад байгаа. Хөрчин сэргийлэх боломжтой байсаар атал ягаад тэрийг хэрэгжүүлэхгүй байгаа. Эс үйлдэлээр ягаад Монголын төр Монгол үнийхэн төлөө шийдвэр гаргахгүй байгаа юм бэ? Тийм учраас тэр үндэсний аюулгүй байдал занл хийлж байгаа асуудал нь зөвхөн нууцын зэрэгтэй хавцас барьсан генералын мөрдөстэй хүмүүсийн хэмжээнд биш. Яг энэ хууль гаргалтын хэмжээнд, хөрөнгө оруулалтын хэмжээнд, төсөв батлалтын хэмжээнд байх ёстой гэдэг шаардлага тавиад байгаа байхгүй да. 24 оны 8 сард үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ шаардлагыг 18 хуудас бичиг өргүүлээд судалгаа хийгээ явснаас хойш энэ одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд аудитын газар ч гэсэн энийг хийгээд ингээ би шахаад байгаа байхгүй. 16 жилийн ажлыг сүүлийн 3 жил би шахаж яана гэсэн үг. Үүнтэй холбогдуулсан хуулийн төслүүдийг санаачилсан. Үүнтэй холбогдсон жишээлбэл хүн төвтэй байх одоо парламентын тогтоолыг 24 оны 11 сарын 20-нд батлахад бас би идэвхтэй тэнд оролцсон. Тийм ээ. Одоо ингээд жишээлбэл хүний эрхийн дэд хорооны дараагаар би 2 жил гарan ажиллалаа. Ингэхдээ жишээлбэл одоо эрүүдэн шүүхийн улмаас хогшсон хүмүүсийн нөхөн төлбөрийг тооцоолох тэр ажлын хэсгийг ахарж ажиллалаа. Сая 10 хоногийн өмнө их хурлаар тогтоолоо батлууллаа шүү дээ. Дагсан хуулиудын төслүүдийг оруулж иргээд намрын чуулганд хугацаатай даалгаврыг засгийн газарт өгчлөө. За дээрэс нь тариалангийн индекс зүйлсэн даатгалын хуулийн төслийг санаачлаад парламент дээр одоо хүмүүсээ санал аваад явж байна. За шүүгч сонгон шалгаруулах шудраг усыг тогтооход тэр хуулийн дээр бас ингээд санаачлаад ингээд явж байна. Хамтарсан маш олон хуулийн төслүүд ажлын байрыг нэмэгдүүлэх талаар оюутны ажиллах одоо гормыг нийгмийн даатгалын шинтгэл төлдөггүй байхаар шижир гишүүн, төвшин гишүүн, батсан бүрэлдэхүүн гишүүн бид дөрөв санаачлаад ингээд хуулийн төсөл ингээд болгоод явж байна. Дээрэс нь нийтийн өмч, төрийн өмчийн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байна. За тэгээд ингээд нийтдээ ажлын хэсэгт ажиллаад явсан 20 гаруй хуулийн асуудлууд явж байна. Тэгээд тэр болгоныг одоо энд ярих юм бол маш их зүйл болно. Гэхдээ үнэхээр хүн сонирхоод уншиг гэх юм бол сар болгоны нэгний өдөр миний фэйсбુક дээр энэ бүх тайлангууд монгол бичиг кириллээр ингээд захим тавигдаад явдаг. Дээрэс нь ингээд чуулган хаврын намрын чуулганы бүх тоон хэмжүүрүүд буюу статистикууд миний пэйж дээр гарч явдаг. Хэдэн километр хаагур юу хийж явсан энэ нөхрөө гэдэг юм бүгд гардаг. Би жишээ татхад эхний сонгогдсон жилдээ би Сэлэнгэд 45 Төв аймагт 25 Дарханд 25 Төв аймагт 18 удаа очиж ажилласан. Ингэж очиж ажилласан. Ийм хуулиуд дээр ажилласан. Бүгдийг нь ил тоо тавьчтэй. Одоо 126 гишүүд дотор сар болгоны тайланг дэлгэрэнгүй тавьдаг гишүүн байна. Дээрэс нь би их хурлын сонгуульд чуулганд нэгч таслаагүй, нэгч хоцроогүй цөөхөн гишүүдийн нэгээр явж байгаа юм л. Эртсээ касны гэж бодож байна. Тэгэхээр үндсэндээ энийг ингээд одоо гаргаа харуулж байна. Өнгөрсөн жил чинь ариун зэг гишүүн бид хоёрт нэг тулгаан цом өгсөн шүү дээ. Даслах тоцролтгүй байна гэдэг. Танаас их хурлын дараагаас уу? Тийм, хурлын дарга, учрал дарга. Тэр үндсэндээ бол тэр нэг актер нэг юм онцорох гад хичээгээд байгаа даа. Биш бас энэ ард түмэн сонгогдсон учраас тэр сонголтыг хүндэтгэж ажилдаа хариуцлагатай байх ёстой л гэж бодож байгаа. За арчсан нам гэж ярьсан дээр яг сайн нөгөө ахаал буцаал нөгөө үндэсний бодлогын орооны хаврал орох гэдэг нэг арчсан нам ч өөрөө анх ингээд 5 жижиг намын нэгдлээс бүрдсэн нам тий онцлогтой одоо Монгол ардын намаас ялгарх нь тэр байгаа шүү дээ. Тийм учраас анхнаасаа нэг 5 том фракц байлаа шүү дээ. Алтан гац гэх метод ингээд хүчтэй фракцууд байсан. Одоо бол саяын ингээд УБХ-ийн хурлын дараа энэ төр ингээд харж хахад ерөөхдөө нөгөө мэдээж хэрэг фракцийн соёл байгаа тий одоо болтол байгаа. Ер нь алга болохчихгүй юм шиг байна тий. Тэгэхээр ингээд шинэ фракцууд бий боллоо ингээд нэг
үзэгдлүүд ажигдлагдлаа штэ тий. Тэгэхээр та яг алинд нь харьяалагдтыг. За нэгдүгээрт 2000 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 5 нам нийлж Монголын үндэсний ардчлал нам, социал демократ нам, за уламжлалын нам, шашны нам тэргээд нийлээд 5 одоо нам нийлээд арслан байгуулагдсан. За ингээд тэр өгшил бол мэдээж одоо фракцуудын суурь байсан. Үнэн. Ер нь бол фракц гэдэг бол эрүүл тогтолцоо. Гэхдээ юуны төлөө вэ гэдэг нь илүү чухал. Албан тушаалын төлөө юу? Эсвэл ажил хэрэг, үйл хэргийн төлөө юм уу гэдэг нь маш чухал байна. Харамсалтай нөгөө эрх ашгаараа нэгдсэн фракцуудаас болоод энэ фракц тэгэхээр улс төрийг юу гэж зөвхөн би танд энэ номыг үзүүлээд байгаа юм. Улс төр гэдэг бол улс төржилт юм уу? Богино зайд эрх ашигын төлөөх тэмцэл юм уу? Нүдэн ухаад өхөөс буцахгүй ихнэр хүүхэд садан ургаан арилжаач хамаагүй очдог мөнгө цагаан нүд улаан гэдэг шиг тийм зүйл биш ээ. Улс төр гэдэг бол иргэд олон нийтийн төлөө итгэл үнэмшилтэйгээр ариун үйл хэргийг хэрэгжүүлэх юм аа гэдгийг л магадгүй та нарт одоо хит хийсвэр буюу романтик сонсгож магадгүй. Би тийм романтик буюу тийм одоо трийг юу гэдэг гэгээлгээр бодож байгаа байхгүй. Гэгээлгээр би бодож ирсэн. Тэр гэгээлгээрээ бодож энэ номыг энэ бол миний итгэл үнэмшил юм аа гэдэг. Тийм учраас ардсан намд фракцийн соёл байх нь эрүүл үзэгдэл. Эрүүл үзэгдэл. Тэр нь юуны төлөө? За татвар дээр шинжил хийя. Тэ? Ялын бодлого дээр тэгвэл шинжил хийя. Энэ одоо иргэдийн өмнө толгонцсон байгаа бизнес эрхлэгчдийн энэ одоо хүнд ачааг багасгахын төлөө энэ дээр фракцлаг бол болно. Фракцлаг бол болно. Би бол морьтон фракцийн гишүүн. Жишээлбэл ямар гоё. морьтон фракцийн гишүүн тий. Морь унж хар зүрхний хөхнөр рүү явж нуус товчооны 126 дугаар зүйлийг хамтдаа уншиж энэ ие бүү алдахтун хэв занга бүү тайлахтун гэдэг үгэн дээр гар үсэг зурж итгэмжт итгэл үнэмшлээ ярьсан 30 залуучуудын нэг нь би гэдэг нь бол бусдыг үгүйсэх биш өөртөө илүү сайн байх ачаа өөрөх хариуцлагатай байх тухай тийм итгэл үнэмшилтэй та авирдан сонсоогүй гэж магадгүй тэгж байгаа. Тэрийгээ ил тод илэрхийлдэг ил тод хэлдэг удирдагч нь юм байх. Одоо би тэргүүн хийж байна. Гэхдээ бид нэг жилээр ингээд ээлжилдэг. Тий. Би одоо энэ нэвтрүүлэг олон нийтэд хүрж байгаагаас 24 цагийн дараа хурал болох гэж байна. Тэгээд дараагийнхаа үндэ бүхээгээ шилжүүлэх гэж байна л да. Усын хурлын хичнээн гишүүн байх уу? Та нар фракцад? Одоо 4 гишүүн байна. Хатуу итгэл үнэмшилтэй 4 гишүүн байна. Одоо та бүхнийг итгэсэн зүйл нь юу вэ? Тэг яг нь ер нь бол бидэрт чинь бас адилхан зовлон байдаг л да. Одоо ингээд альч нам анхан ахмад үе, дунд үе, залуу үе гэж байдаг. За тэгээд сайн зүйл нь бол зөв суртахуунтай хойч үедээ үлгэрлэлтэй ахмад үе гэж байна. Зарим нь алдаа маддаг гаргасан сүүдэр ихтэй ахмад үеийн төлөөлөл гэж байна. Тэгэхээр чинь бид нар залуудаа хинтээ хамт ямар төвшөнд ажиллаж ирсэнээс хамаарч тэрний хүн энэний хүн гэдэг ярианд хөртдгөл төө. Тэрний цүнх хүрэгч энэний цүнх хүрэгч гэж эцэг эхийнхээ овгоос илүүтэйгээр хамт ажиллаж ирсэн аль нэгэн дарга зэргийнхээ овгоор дуудагдах үе байдаг. Гэхдээ улс төрч хүн бол ер нь сэтгэлийн хаттай хүмүүсийн сан шүүмжийг одоо шулуухан хүлээж авах тийм одоо зоригтой байх хэрэгтэй. Нэг хүн шүүмжлэнгүүд, нэг хүн одоо сэрдэнгүүд, хардангууд л өмнөөс нь одоо гомдол гоншигноол эрхлээд иж болохгүй шүү дээ. Тамшаас хатуу үгийг сонсдог байх хэрэгтэй. Гэдэг утгаараа бол одоо тэр ах нарын энэ ах нарын гэдэг байдлаас бид нар татгалзаж байгаа. Тийм учраас бол танаа үеийнхэн юм үү дийлэх. Одоо бид өөрсдөө асуудал шийдээд ачаа өрөөд хариуцлага хүлээгээд явах хэмжээнд хүрсэн байна. Эхнээсээ та хүрэх гэж байна те 40 гарцсан байна 30 нийттэй хүмүүс байна. Тийм учраас бол одоо энэ одоо олон жил ингэ явцсан залуучууд бол яг энэ намын итгэл үнэмшлээс илүүтэйгээр Монгол улсын үндэсний эрх ашиг язгуур ашиг сонирхлын төлөө бид үйлчлэх хэрэгтэй. Тийм үднээс төлөө бодлого ярддаг, бодлого зангиддаг байх үүднээс хоорондоо сан солилцдог тэр морьтон гэдэг фракцийг байгуулсан. Жилийн өмнө байгуулсан 5 жилийн өмнө анх энэ үүсгэх санаачлал явж байгаа жилийн өмнө байгуулагдсан. Ахмад үе гэснээс яг та өөрөө нөгөө элбэгдэрч ерөнхийлөгчийн хэвлэлийн албыг ингээд 5 жил удирдсан 5 жил хамт ингээд ажилласан шүү дээ. Тэр элбэгдэрчийн хүн гэдэг одоо шошго таны дагалдаад байсан гэсэн үг юм. Уу яг анх намд 2007 онд ороход элбэгдэрч байгаа намын дарга байсан. Дараагаар нь 2009-с 14 он 15 оны хооронд бас ерөнхийлөгч нам газар ажилласан. Дараа нь үргэлжлүүлээд
Зандаагийн инх болдгойг Арс намын дарга багт нь би бас хэвлэлийн албаныхын дараагаар газрын дараагаар нь ажиллаж ирсэн. За дараагаар нь мөн Зандаагийн инх болдгойг намын дарга багт нь залуучдын холбооны тэргуундэд ерөнхийлөгчөөр бас байсан. Дараагаар нь Алтан үе дарга үед ч залуучдын холбоонд өдөр цогцолт нь бас байлаа л д. Болор ерөнхийлөгчийн үед. За дараагаар нь Эрдэнэ даргын үед намын устрын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга дараад нь залуучдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн. Одоо цогтгөрөл дарга тий. Цогтгөрөл даргын үед бас одоо залуучдын холбооны даргын ажлаа хийжсэн. Би өөрөө намын даргад бас 21 оны 3 сард өрсөлдөж ирсэн л да. Тий. Тэр үндсэндээ бол бүхэл намын үеийн даргатай 2007 оноос хойш сүүлийн 19 жил хамтарч ажилласан. Яг үнэндээ бол батлага ерөнхийлөгчийг одоо жишээлбэл тухайн үед 17-оос 21 оны ерөнхийлөгч хийх үед нь би бас Арсан залуучдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж ирсэн. Тэр одоо батлага даргад дургуй хүмүүс нь батлагын хөнгөн, элбүү дуржгаад дургуй хүмүүс нь элбүү дуржийн хөнгөн, Эрдэнэ гол дургуй хүмүүс нь Эрдэнэгийн хөнгөн, Зээнх бол даргад дургуй хүмүүс нь Зээнх бол даргын хөнгөн, цогтгөрөл даргад дургуй хүмүүс нь цогтгөрлөлийн хөнгөн. Өөрөлдвөл эн чинь бол субъектив буюу одоо хувийн үзмжээр л асуудал яригдж байгаа юм л. Гэхдээ одоо би бол өнгөрсөн үеийгөө хязгаарч нөлөөлөхийг хүсдэггүй. Хөв хүнд алдаа оноо байдаг. Санс шүүмж байдаг. Тэглээгээд яг уу цаазаараа авалтан биш үү? Тийм ээ. Хожимч гэсэн намайг ч гэсэн одоо буруутгах магадгүй зөвтөх үе гарна. Тийм ээ. Устарч хүнд угаасаа энэ бол ингээд яг одоо хар цагаан гэрэл сүдэд дагалддаг шиг л байдаг. Хүн хэдий том хариуцлагатай албан тушаал хийх тусмаа сүүдэр нь том бөгөөд хот байдаг. Бодит байдал юм. Тэр одоо энэ дээр болоо юу гэдэг нь олж жагнаал, болж жагнаал тэрнтэй хамаагүй холбоогүй гэдэг ингээд батлах гээд нотлох гээд байх хэрэггүй. Бодит байдал л юм. Хамт ажилласан. Хамт ажилласан. Монгол улсын төлөө зүтгэе гээд дангааг өргөөд явж ирсэн. Монголын ард түмэн сонгоцсон байхгүй. Батул гэдэг хүнийг Монголын ард түмэн сонгосон. Дэлбэгдэрж гэдэг хүнийг Монголын ард түмэн сонгосон. Намбарын инх 2 гэдэг хүнийг Монголын ард түмэн сонгосон. Багванд гэдэг хүнийг Монголын ард түмэн сонгосон. Очрот гэдэг хүнийг Монголын ард түмэн сонгосон. Одоо хүрсэх гэдэг хүнийг Монголын ард түмэн сонгоод ямар замаар яагаад ийгээд улс төрийн нөхцөл байдал тодорхойлоод бий болоод гэдэг нь бол одоо ингээд тангааг өргөснөөр ингээд шийдэгчээд шүү дээ. Одоо дахиад бид нар 27 онд ерөнхийлөгчөө сонгоно. Тэгэхээр юу ч хэлэх гэхээр Монгол бол нөгөө хагас ерөнхийлөгч засаглалтай бодит байдал дээр. Уг нь бол парламентын засаглалтай. Сонгодог парламент руугаа бид нэр эргэл буцдаггүй явах хэрэгтэй. Гэхдээ semi presidential буюу хагас ерөнхийлөгч засаглалтай. Яг тэгэхээр ард түмнээс ерөнхийлж сонгогдчихдог, төсвөө амладаг, дээрэс нь томилгоо хийдэг. Тэр утгаараа бол хагас ерөнхийлөгч засаглалтай. Ерөнхийлөгч нь хүчтэй байх юм бол ерөнхий сайдад нэр дэвшигчээ 7 удаа буцааж болдог, засгаа огцруулж болдог тийм тогтолцоотой. Тэр энэ замаас хинч салж чадахгүй байна л да. Тэр одоогийн ерөнхийлөгчийг өнөөдөр ингээд магтж байгаа хүмүүс 3 жилийн дараа гэж бодоход Монголын хамгийн муу хүн гэж ярина. Тухайн үед л өөртөө сонгосон шүү дээ ард түмэн. Өөртөө сонгочоод ард нь болох юм бол өөртөө буруутгадаг. Гэтэ энэ нь эрхчлөө. Одоо ерөнхийлөгчийнхээ өөдөөс одоо шөмжлөх нь байтугай сөрөг үгэлж чадахгүй орнууд биш шүү дээ. Диктатор буюу ноёрхол дарангуул тогтцсон орнууд биш. Гэтэл бид нар бол бас эрхчлөөтэй нийгмийн сүлжээгээр дарга зэрэгээ шөмжилж чаддаг байхгүй. Энэ ч л өөрөө арчлын нэг том бололт боломж шүү дээ. Хараад өрөөл хилээч байтугай өөрийн байр суурь илэрхийлж чадчих шүү дээ манай улс. Энэ бол маш том эрхчлөө байна. Заримдаа жоохон хэтрүүлээд л байгаа болохоос шүү. Яг хэтрхгүй бол бид нар шийдэхгүй. Тэ? За та бүхэн ярилцлага өндөрлөх гэж 1 цаг ярьсан байна хоёлаа. 60 минут болсон байна. Одоо сүүлийнхээ асуултыг тавиад тэгээд дуусгая гэж үзэж байна. Сөрөг хүчний гишүүн байна. Тэ та их хуралд ингээд сөрөг хүчний гишүүнээр 2 жил орчим ажиллалаа. За өнгөрснийг одоо яг одоо ингээд сая одоо ерөнхийлөгчийн сонгуул гэд ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ арчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд одоо жишээлбэл баяр цогц даргын дээр бол монголчууд ер нь ерөнхийлөгчийн арчилсан намд өгд юм дөө. Ерөнхийлөгчийн судал бол арчилсан намд айгүй ээлтэй судал байдаг гэд ерөнхийлөгчийн сонгуульд айгүй итгэл төгс тэр ярьж ийл л дээ. Тэгэхээр танай нам одоо энэ үлдсэн нэгжлийн хугацаанд ер нь яаж ажиллана гэсэн тийм стратеги тактик юм аа одоо бодвол сая НБХ-ийнхээ онцлоор бол нэлээд сайн ярьсан баг тийм. Та хэрвээ анзаарвал над дээр одоо бүтээмэл оюунаар хашлтанд химэл оюун нар намайг ингээд асууж болно. Сүхбаатарын Эрдэнэ болд гэдэг хүн ямар нөхөрөө ямар санаачлах хуулийн төслүүд явуулж байгаа юм бэ гэж асуух юм бол бүтээмэл оюунаа танд хариулт гараад ирэх баг.
За яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр одоо бол нөгөө баримтын шалгалт буюу факт чек гэдэг юм бол маш сайн хөгжиж байгаа шүү дээ. Тав алхахгүй худлаа зүйл дээр популизм буюу хүмүүс таалагдах төвшний юм яах нь утгагүй болсон. Ялангуяа урт замд зөв явъя гэж байгаа хүн бол цагийн аясын салхинд намирч биш. Одоо урт хугацаанд бол нухацтай шийдэл гаргаж явах нь асар чухал байна. За нэгдүгээрт зүйлтэй. Хоёрдугаарт бол арт түмэнд шийднэ сонгуулийг бол. Гэхдээ арт түмэнд таалагдах гэхээс илүүтэйгээр арт түмэнд хэрэгтэй байгаа тэр шийдвэрийн төлөө бид нар зогсож байгаа шүү дээ. Юм амладаг, худлаа ярьдаг, нэг таалагдах гэсэн улс төр одоо бид нар жоох ингэж хойш тавих хэвээр. Тэр нь бууруулах багасгах хэвээр. Засгийн газар 24 оны 7 сарын 9-ний өдөр байгуулагдахтаа 578 зөвлөл залттай мөрөө хөтөлбөрийг 11 хэмжих нэгжээр гаргасан. Одоо тэр нь хэрэгжиж явж байгаа. 520 хэд болцсон байлээ. Одоогийн ерөнхий сайдын үед. Бид нар бол ерөөсөө тоотол ярих хэрэгтэй. Та ийм амлсан, ийм тоогоор тэр чинь биелсэн биелээгүй гэж. Үнэхээр тэр нь биелээгүй бол солих хэрэгтэй. Дарга нарыг солих хэрэгтэй. Намыг солих хэрэгтэй. 3 сонгуул дараалаад ингээд төрийн эрхэнд байгаа нам хүссэн хүсээгүй хоорондоо асар том зөрчилд ороод хуваагдчих шээ. Тэгээд би биенийхээ хэрэг төвгийг өдөр алгасахгүй гарч ирж үнэн худлаа мэддэхгүй ярьдаг. Үнэхээр хүний нэр төр алдар хүндэд талдаад байгаа юм уу? Эсвэл үнэхээр тэр хүн гэмт хэрэг хийсэн юм уу? Энийг шүүхээр тогтоох хэрэгтэй шүү дээ. Тэгээд дараагийн хуваарлт шийдэгдэнгүүт тэр нь алга болчихдог. Ийм байж болохгүй гэж үзэж байгаа. Арслан намын хувьд гэх юм бол сая 4 сарын үндэсний бодлогын хорооны одоо өнөөдөр чинь 13 гэдэг чинь 5 сарын 6-нд болсон үндэсний бодлогын хорооны хурлаар нэг 5 чухал шийдвэр гаргалаа. Энэ бол нэгдүгээр 27 оны эрхлэгчийн сонгуулийг хийхдээ нэр дэвшигчийг яаж тодруулах юм гэсэн журмаа хөтөл. Нэр дэвшигчийг тавих шалгууруулаа. Яаж тэгтээ тэр шалгуурыг хангасан хүнийг яаж тодруулахын, иргэдээсээ яаж асуух юм, 28 оны хурлын сонгуул нэр дэвшигчийг яаж тодруулах юм. Мөн одоо улс төрийн зөвлөлийн ажиллах журам, хяналтын зөвлөлийн ажиллах журам, үндэсний бодлогын хорооны ажиллах журам гэдэг энэ журмуудаа баталсан. Тэр одоо тоглоомын дүр масар ойлгомжтой. Одоо бол нөгөө хувь хүн очиж хууль журмын дээр гიშгдэг хувийн одоо хандлагаар шийдвэр гаргах боломж нь багасч гэсэн үг өгцөн. Тэр хин дарга байхаас, хин ерөнхий нарийн бичгийн дарга, хин намын дарга, хин одоо дэд дарга байхаас үл хамаарч энэ журмаа баталсан учраас энэ журмынхаа хүрээнд явна гэсэн хатуу итгэл үнэмшил одоо байгаа. Тийм учраас бол 27/8 оны сонгуулийн үйл явц маш зэгцтэй болно. Яг л тэр шийдвэр гаргах механизм айгүй шийдвэр гаргах тэр одоо ажиллагааны горим айгүй тодорхой болчихж байгаа байхгүй юу. Тэрэн дээрээ одоо уялдаад хүмүүс за одоо миний энэ одоо өсөл зоригийг бол нэг дарга цохоод унахчихгүй мэн гэдэг найдвар бас төрж байгаа. Тэгээд урагшаага явна гэсэн үг. Тийм учраас бол энэ нэг тийм явцсан утгаараа нэг сонгуульд ялж засаг байгуулна гэсэн илүүтэйгээр бид яаж засаглах юм бэ гэдгээ бид яаж чинь иргэд олон нийтийнхээ дэмжлэгийг хүлээсэн институт буюу тэ зохион байгуулалтын бүтц болох юм бэ? Тэгээ яаж тэрийн эдийн засгийн хэлээр үр шимийг өгөх юм бэ? Нобелийн шагналт Амртай сайныг хийсэнчлэн тэр хүмүүст халамж тараах биш хөгжлийн орчныг нь хөгжлийн боломжийг нь яаж бий болгох юм бэ гэдэг бид нар илүү төвлөрч байгаа. Энэ үзэл баримтал тэгж бичигдсэн. Тэр эцэст нэг зүйлийг би бүр онцлж хэлмээр байна. Сүүлийн 44 жил судлагдж байгаа нэг зүйл нь болохоор 10 саяас доош хүн амтай улс орнуудын хөгжлийн энэ томьёолыг гаргасан. Forum of Small States гэдэг байгууллагаас. Өөрөөр хэлбэл одоо цөөн хүн амтай орнуудын зөвлөл гэж нэгдсэн үндэсний байгууллагын дэрэгдэх албан бусны байгууллагын зөвлөл байгаа байхгүй. Тэгэхээр 37/8 орноор судалгаа хийсэн. Нэгдүгээрт боловсролын тогтолцоогоо бид нар босгох хэрэгтэй. Хоёрдугаарт бизнес хийх эрх чөлөө татварын дарамт багтаах хэрэгтэй. Гуравдугаарт хууль шүүхийн системээ авилгаас цэвэрлэх хэрэгтэй. Энэ гурван зүйлийг хийн. Боловсрол гэдэгтээ дагалдах зүйл нь эрүүл мэндийн тогтолцоогоо аварна. Одоо CDC гэдэг нэг байгууллага ярьж байна шүү дээ. Одоо CDC гэдэг нэртэй өвчний хяналт өрсөлдөөн сэргийлэх төв. Тий. Өвчний одоо өвчнөөс урьдчилан сэргийлэх хянах төв багхгүй. Өвчний хяналт урьдчилан сэргийлэх юм одоо төв байгуулагдлаа шүү дээ. Энэ байгуулагдсанараа 350-аас 450 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Маш олон одоо чанаргүй хөл хүмүүсийн өвчлөлийг одоо бууруулах боломжтой. Маш олон ажлын байрны давхардлуудыг дахин инженерчлээд төсөвт үр ашигтай байх боломжтой. Ийм одоо байгууллага шилжүүлэлт засгийн газрын хурлаанаар байгуулагдаж байгаа байхгүй юу? Center of Disease Control гэж одоо гадаадаар хэлэх юм бол одоо цахимаар ингээд хайгаад олж болно.
Гэх мэтэр ийм зөв бүтэц зөв нэгжүүдийг бид нар ингээд байгуулах хэрэгтэй. Цаад утгаар энэ бол хүний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, нийгмийн эрүүл мэндийг дэмжиж байгаа энэ бодлогын буюу механизмын шинжилгээг бид нар гаргаж ирж байгаа. Энэ ус хийж шít. Тэр энэ шиг ингээд зөв бодлогыг аль ч нам гарч ирсэн дэмждэг байх хэрэгтэй. Ялангуяа боловсрол эрүүл мэндийн суурь энэ хоёр нийгмийн эд төгссөн бол хөрөнгө оруулалтын хувьд ч тэр хүний нөөцийн хувьд ч тэр бодлого зохион байгуулалт төсвийн хувьд ч тэр дандаа тэлж явах хэрэгтэй. Тийм ээ. Гээд ярих юм бол маш олон бодлогын зүйлүүдийг өнөөдөр хоёул бараг 80% нь бодлого биш арай өөр сэдв ярьчлаа шүү дээ. Зүгээр ер нь бол энэ бодлого руугаа бид нар чиглэх хэрэгтэй. Гэхдээ ямар ч хүмүүс яагаад их ууртай байдаг? Яагаад энэ махны өндөр хүмүүс ууртай байдаг? Яг тэр хүмүүс олон удаа молигдуулсан мэдрэмж авцсан. Олон удаа холигдуулсан. Олон удаа хууртцсан. Алин ч сонгоод хинийш гаргаад нэмэргүй юм байна дөө гэд итгэл номчод байгаа байхгүй. Гэхдээ итгэл хамгийн сүлд өгдөг гэжтэй тий. Би ч гэсэн анх удаа сонгогдсон 81 гишүүний нэг. Дахиад энэ өмнөх үеийнхнийхээ алдааг давтмааргүй ш. Дахиад эднэр шиг ингээд ховын эрх ашигын төлөө ховлт шиг баяжаад тий гадаад дотоодод үл хөдлөх хөрөнгөтэй болоод хэдэн тэр бумаар даасаа түнтэлгмээргүй байна. Эргээд энэ нүглийг нь миний үе удам даахгүй байхгүй. Эргээд энэ одоо хор хохирлыг нь одоо карма хаалга андуурдаггүй гэдэг шиг хов завлангийн сүтрд байраад өнгөрөх байхгүй. Тийм учраас бол яавал зөв байх вэ гэж гинт одоо ус төрт орж ирсэнгүй шүү дээ. Би одоо 20 хэдэн жил явж яж ялагдаж зөндөө юм хийж байгаад орж ирсэн. Бусдын алдаа оноог харсан. Яавал буруу гэдэм байх, яавал энэ ус орны өмнө буруудт юм байна гэдгийг хангалттай ухаантай л ойлгох төвшөнд хүрсэн шүү дээ. Тийм учраас бол тэр өргөсөн тангараг гэдэг юмдаа л үнэнч байхын тулд үнэнч байх биш энэ цуснасаа зүрхний логшилтаас уг язгуураасаа үнэн байхын тулд бид хичээх хэрэгтэй гэж бодож байгаа юм л да. Тийм учраас бол уг Монгол бичгтэйгэн тэр одоо 94 чиглэсэн тэр итгэл үнэмшилтэйгэн өвөг дээдсийн хоёргүй сэтгэлээр бидэн зөвлөж хэлсэн сургаалтайгаа тэгээд хойштоо өрсөлдөх чадвартай Монголын төлөө хэцүү ч гэсэн шийдвэрийг зөв талд нь зарчмын хувьд гаргаж байхаас зайлшгүй болчихж байгаа. Одоо яг зүгээр ингээд нуус товчог би завтаадаа ч юм уу бичдэггүй байхгүй. Яг ингээд бичээд хулан бичлэг ингээд хийгээ сууж байгаа шүү. Тэгэхэд бясалгал болдог. Дээрэс нь маргааш чухал шийдвэр гаргах тэ айгүй ухаан болж өгдөг байхгүй. Ингээд нэг тийм далд хүчин өвөг дээдсийн сүрсүлд зөвлөөд байгаа юм шиг, хилээд байгаа юм шиг, шүмжлээд байгаа юм шиг. Надад хандаж одоо зурус илгээгээд байгаа юм шиг тийм мэдрэмж авдаг байхгүй. Тэгэхээр өвөг дээдсийн сүрсүлд ухаан оюун бодолтой ойрхон байх нь энд аюу хэрэг болдог байхгүй. Тэр утгаараа л ингэж хандсны бичиг гэдэг ингээд илэрхийлээд байгаа бол цаана нь бол мэдрэмжийн хувьд бол олон цагийн яриад илэрхийлэх хэмжээний зүйл байна. За ойлголоо. Баярлалаа. За. Улсын хурлын гишүүн Эрдэнэ Олдтой хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэлээ.